Дортой өдөр тавтай майрал үзэгчтэй амралтын хөтөлбөр эхэлж байна. SBN телевизтэй өглөө өгдөж байгаа бүх үзэгчтэй бүгдэнд өглөөний мэндийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногийн ажил хөтөлбөр сансан бодсон бүх юм амжилттай байсан байх гэж бодож байна. Амралтын өдөр нь бас сэтгэл хангалуун сайхан тайван тиймээ телевизээ үзэл сайхан эхэлж байгаа гэж бодож байна. Тэгээ өдөрч та бүхэнд амралтын өдрийг бас ая тухтай өнгөрүүлэхэд чинь шинэ санаа сэтэл өгөхөд богинохон хэмжээний бас үзүр үйлчилгээний мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Тэглээ яах вэ? Тэгээд амралтын өдрөө гэртээ өнгөрүүлж байгаа. Эх 7 хоног тийм ээ хаашаа ямар нэг entertainment тоглолт ч юм уу те театр ч юм уу кино театруудыг зорих байгаа хүмүүс ах юм бол бас та бүхэнд бас хэрэгтэй мэдээлэл манай намайг өгч байна. Нааш хандуулаарай. Тэгэхээр Францын нэр төвчмөн зохиолч Делбин за цэнхэр нүдэн бүсгүй балет тайзнаа тавигдсны 50 жилийн энэ жил тохиож байгаа юм байна. Тэгэхээр улсын дуур бүжгийн эрдмийн театрын хамт олон за 10 дугаар сарын 28 тэг мөн 11 дугаар сарын 3-ны өдрүүдэд бас энэхүү балетыг тайзнаа тавих гэж байгаа юм байна. За ердөө 2 удаа болох ч тоглолт та бүхэн сонирхож байвал очиж үзэх боломж бас байгаа юм байна шүү үзэгчтэй. Тэгэхээр тун удахгүй бас 10 сарын төгсгөл Халлоуины баяр болох чинь тийм. Халлоуины баяртай холбоотой бас нэг мэдээлэл хүргэе. 10 дугаар сарын 26-наас гэдэг чинь өчигдрөөс эхлээд 10 сарын 31-ний дуустал бас үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркт бас Халлоуины за аимшигт гэлэм бас гэсэн сэдвтэй одоо бодит мэдрэмжийг үзэж та бүхэнд өгөхөц бас Халлоуины тусгай үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Тэгэхээр энэ бодит ямар мэдрэмж? Аимшиг мэдрэмж. За үндэсний соёл амралтын хүрээлэн харж та бүхэн бас айж болох нь. За тэгээ шоунд нь оролцох хүмүүс нь болсон чинь Rapper G гэсэн байна. Тэгээ Seven гэдэг хамтлаг байна. Тэгээ мөн циркийн үзүүлбэрүүд бас та бүхнээс хүлээж байгаа юм. Мотоциклч бас байгаа юм байна тийм ээ. 31-нд яг хамгийн сүүлийн төгсгөлийн супер шоу болох юм байлээ. Жинхэнэ айцыг бас мэдрэг гэвэл тийшээ бас зарж очих боломжтой байгаа. Тийм манай монголчууд одоо Халлоуиныг аюу гой тэмдэглэг болсон юм шүү дээ. Ерөнхийдөө цагаан сар наадам гээл дээрээс нь Мартин 8 гээл баяртай байсан чи одоо Халлоуин гой тэмдэглэг болсон. Халлоуины өдрөө гой хүүхдүүд бас хаалга догшдог болсон байлээ. Чихэр мэхэр авч явдаг болсон тий. Манайхан бас хаалга чинь хин нэгэн догших юм бол бас хүүхдүүдээс чихэр өгөөрэй. Чихэр бэлдээ тавьчаарай гэж. Аха. За үргэлжлүүлэн за дарсан дурлагчдад нэгэн сонирхолтой мэдээллийг танилцуулъя. Тэгэхээр 11 сарын 9, 10-ны өдрүүдэд тэгэхээр олон улсын дарсны үзэсгэлэн Wine Expo за 4-р жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү арга хэмжээндээр болохоор за 350 гаруй төрлийн одоо дарсыг танилцуулах өдрөлөг замун сонирхолтой тэмцээн за мөн дарстаа бас гайхалтай зохицож чадах үз бас хоолны амтлагаа худалдаа бас явагдах гэж байгаа юм шүү. За дараагийн мэдээллийг хүргэе. За төгсгөлт нь 10 дугаар сарын 28-ныг дуустал өдөр бүр соёлын төвөргөнд Mask Production-ы Монгол хүн та инэмс гэдээ бас шоу тоглолт хаалтын тоглолтод болох юм байна. Ааха. За хошин шиг үздэг хүмүүс бол одоо яг яахгүй бол хэдхэн хоног үлдсэн байгаа юм шүү дээ. 10 сарын 28-ныг дуусталдаг чинь маргааш шиг дасгал гэсэн үг. Бүтэн сайн нэг. Тэгэхээр ганцхан хоног гэсэн үг шүү дээ. За иймэрхүү гоё сонирхолтой үзүр үйлчлэгнүүд байгаа юм ба шүү үзэгчтэй. За хоёулаа дараагийн хэсэг рүү шилжээ тийм ээ. За тэглэгүй яах вэ? Тэгээд манай дуртай өдрөө хөтөлбөр маань бас олон төрлийн сонирхолтой зочдыг те одоо нийгэмд яг үйл ажиллагаа төвтэй явуулж байгаа хүрээллээс бид бүхэн бас салбарын онцлог зочдтой хөтөлбөртэй очиж бас сонирхолтой яриаг өрнүүлдэг байгаа. За өнөөдөр ч гэсэн бас маш сонирхолтой зочид бас манай студийг зарим ирсэн байгаа. Тэгээд түүнээс өмнө бас манай дуртай өдрөө хөтөлбөр маань галтгооны хэсэг байгаа. Галтгоонд маань яадаг вэ гэхээр манай тогооч маань тий. За өнөөдөр манай хүрэлцэн ирсэн зочид болохоор бас хамтдаа хоолыг хийж бас амралтын өдрийг өглөөгөөс хамтдаа эхлүүлдэг байгаа. Ингээд үргэлжлүүлээд хамтдаа галтгооны хэсэглөө зочлоод за дараа нь үргэлжлүүлээд зочдтойгоо уулзцгаая. За тэгээ хэсэг хугацаанд дараа үзье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Naran Foods. Ici en Mongolie, j'essaye toujours de donner à mes plats une véritable saveur européenne. Aujourd'hui, je vais vous révéler mon secret. J'utilise toujours des produits Del Monte. Сэтгэлээс ургасан амтыг танд мэдрүүлэх Del Monte аль биесны гэрээт борлуулагч Naran Foods. За энэ удаагийн дуртай өдөр нэвтрүүлэгт маань Jack House-ийн ахлах тогооч за насаа маань хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд насаа маань энэ удаа манай зочид маань ямар хоол хийж хоолныхаа чадрыг гаргах чинь. Өнөөдөр болохоор Ирланд хоол Ирланд хончин гэдэг нэртэй хоол ер нь бол Ирланд хончин гэдэг нэртэй хоол. За орцонд нь одоо хамгийн түлхүү ордог бүтээгдэхүүн юу вэ? Нугсан төмс, хоньны мах, сэр, халуун чинжүү, тэгээд сонгон. Тэгээд өөр давс барьц ер нь бол ингийн. За энгийн юм бэ те. За ерөнхийдөө ийм мах байгаад
Төмсний нухаш байгаа, сонгон байгаа. За энэ халафино байна. Тэгээ чиз байна, сонгон байна. За иймэрхүү юм байгаа тэгэл юм болчих юм байна тийм үү. За тэгээд энэ ирландчууд чинь ерөөхдөө үндснийх нь хоол гэж штэ. Тэгэхээр Айрланд хүмүүс хөвслийн төмөстэй хоол иддэг хүмүүс байдгүй. Эсвэл яг хоёулыг нь хийж байгаа юм хоол байна уу? Ер нь бол хойд нутгийнхын хүмүүс ер нь жоохон төмс ихтэй эргэлдэг. Төмс мах их эргэлдэг. Тэгээд ер нь ур зүгөөглөө жоохон сэр эргэлдэг байхгүй. Тэгээд ер нь жоохон холцсон марка. Тэгэхээр энэ Ирландд бол ер нь үндэсний хоол марка ер нь амралтын өдөр гэр бүлээр хийж иддэг хоол. Монголоор бол зүгээр яг л чансан мах цөв хөөшөр тий. Яг тэдний адилхан хоол шүү дээ. За тэгвэл хоёлоо хоолоо иж эхлэе. Хоёлоо юунаас нь эхэлж хийвэл за ингээд хурдан болох. Ер нь хэдэн минутад зарцуулах хоолоо ихтэй. За нэг оунтдаг байгаа. Ерөөхдөө оунтгаа хийх хугацаанд бол 30 минут л гэсэн үг. 30 минут. Тий. Ихтэй яаж 30 минут гэдэг бол асар бага хугацаа шүү дээ. Яг нэг өлсөөл нэг юм идмээр мэдрэмж төрөөд байж идэл ерөөхдөө хоол маань бараг болчихно гэсэн үг. За тэгээд энэ өглөө дуртай өдөр хөтөлбөрт маань бас маш гайхалтай киног саяхан бас үзэгчтэй кино театруудаар нээлтийг хийсэн киноны гол дүрийн жүжигчид маань бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд яг энэ ч насаа маань бас хоолыг бас зочдтой бэлж байгаа хооронд за манай хоёр зочныг манай намайг танилцуулаач. За тэгэхээр үзэгчтэй нэвтрүүлэг маань зочны хэсгээр үргэлжилж байна. Тэгэхээр тун сайхан нээлттэй хийсэн даруйдаа үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Үзэгчдэд хайр, хараасал, за мөн ухаарал бүхэл маш олон мэдрэмжүүдийг өгсөөр байгаа Нинжин сэтгэл киноны уран бүтээлчид ирсэн байна. Гэрэлт нараа өдөр бүрээ чилэн байхад гинэт бараа зүсэрхэн юуных вэ. Тэгэхээр улсын драмын Эрдэнэ театрын жүжигчин Одон Чимэг, улсын драмын Эрдэнэ театрын залуу жүжигчин Гамбат нар ирсэн байна. За амралтын өдрийн мэнд. За бүгдээрний өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр яаж өгтөө? Бид хоёрын хувьд бол мэргэжлийн байгууллагад улсын байгууллагад ажилладаг. Бас мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хагасаа бүтэнсэн бид нар бол үзэгч одоо түмэндээ тоглолт хийх тоглодог өдрүүд байхгүй юу? Энэ болохоор амралтын өдөр биш, ажлын өдөр тооцогддог. Би бас Нинжин сэтгэл киног үзсэн. Нэлээд оройн үзрийг үзэхэд л бүр битүү үзэгчдтэй суудлаа олдохгүй шахав байлаа. Тэгээд киноныхаа бас уран бүтээлийн талаар яриа тийм ээ. Эхлээд би өөрөөс ч асууя. Үзээд ямар сэтгэл төрсөн? Үзээд ер нь бол кино эхлэхээс дуусах хүртэл үйл явдал маш тасралтгүй бүр аюул ритмтэй. Тийм одоо юу гэдэг нэг зарим хэсэгүүд зарим одоо юу гэдэг кино уран бүтээлүүд гэдэг шүү дээ үзэгчдийг залхах ч юм уу те нэг юм сэдвэн сунжраал ер нь бол үйл явдал маш хурдтай солигдчихсэн. Тэгээд би магадгүй яг хажууд маань ээж маань суугаад үзсэн бол бүр яг бүр мэлмэртлээ бүр аимшигтай их ойлгосон баха. Тэгээд надад нэгдүгээр жүжигчдийн ур чадвар маш гайхалтай санагдсан. Бүр бүх жүжигчид өөрөө аюул сайн гаргаж чадсан мөлий. Тэгээ гол нь бас өгүүлж байгаа санаа уурчлал хүний амьдралд ямар чухал мөлий тийм те хүмүүнийгээ бас хайрлах сэтгэлийн талаар үүсэн гоё кино болсон мөлий. За баярлалаа. Эхлээд одоо угаасаа бас үцэн хүний сэтгэл аягүй чухал байхгүй юу? Бид нар бол яг нэг киноны дурш бүх одоо тоглолтгүй. Яг өөрийнхөө хэсэгтээ тоглоод бүтэн бусад жүжигчдийн одоо жүжигчдийн бүх тоглолтууд монтаж бүгд нийлээд нэг том бүхэл бүтээл болоод хуурсны дараа бүтсний дараа бид нар уран бүтээлээ үздэг. Тэр сэтгэл бас нэг сонирм. Тэгэхээр бид нар бол яг манай одоо Нинжин сэтгэл киноны бас одоо яагаад бид хоёр ингэж хамтдаа сууж байгааг бол тэр кинон дээр нэг аюу сонь тохиолдол байдгийг. Тэ гамба залуу жишээ театрт ороод удаагүй хэдэн жил ажиллаж 2 жил тийм үү 2 жил тэгээ сайхан жинглэгдсэн тэгээд шалгалтаа өгөөд орж ирээд сая Нинжин сэтгэл кинонд нэгэн голдох дүр дээр тоглоод тэгээд миний хүү болж тоглосон байхгүй тэр л их сонин тэгээ хамтдаа бас ингээд яг тэр бол жоохон юм драма гэхдээ яг тэр Нинжин сэтгэл кино үзсэн хүмүүст бол юу н сонирхолтой байгаад байсан бэ? Мэдээж одоо Монголын амьдралын одоо яг болохгүй юмнуудыг амьдралыг аюу тийм бүр яг хөрсөн дээр байдаг шиг яг тэр шууд харуулсан тий. Гэхдээ тэр сэдв нь их хүний сэтгэл хүүхдийнхээ төлөө, өөрийнхөө төлөө арслан бар мэт болж чаддаг. Тэрийг эргүүлээд хэдийд гаргах уу, хэдийд нууж чадах уу, хэдийд тэнхэлтэй, хэдийд уучлж чадах уу гэдгийг сэтгэлийн тэнхээтэй байх ёстой гэдгийг л харуулсан тийм сэдв болохоор хүмүүсийн их тэр сэтгэлийн утсыг хүндэт авах шиг байна. Гамбигаар Нинжин сэтгэл кино анхны бүтээсэн ерөнхийдөө голлох дүр гэж хэлж байна тийм. За хүмүүс бас зарим намайг бас мэдэхгүй байх. Би 2016 онд
соёл урлагийн сургуулийг Наранбаатар Батнайрамд лагштай удирдлагын дор Swiss Music Link-ийг 16 төгссөн. Тэгээд 16 онд төгссөн жилээ театрт яг залуу жүжигчин яг орсон. Тэгээ шаналт өгөөд орж исэн. Тэгээд аюу одоо мюзиклийн анги аваагүй байж аваад авсан гэдэг одоо тань анги ахна шүү дээ. 8 жил аваагүй гэж сонсч ирсэн тий. Тэгээд төгсөөд театрт шалгалт өгсөн. Тэгээд тэнцээд орсон. Тэгээд тэнцснээс 2 жил яг студид дагалдан жүжигчнэр мэдээж явна. Тэгээд тэр үедээ хичээгээд явал үндсэн жүжигчин болно. Тэгээд хичээж явсаар саяхан үндсэн жүжигчин болсон. Тэгээд яг энэ 100 амралтын өмнөхөн бид нар шалгалтаа өгөөд ерөнхийдөө шийдвэр мань гараад чиглэгдсэн. Тэгээд яг 100-ны баярлалаа. Тэгээд 100-ны амралтаараа яг энэ нөхөө нинжин сэтгэл кинод тоглосон. Тэгээд миний анхны ерөнхийдөө яг жоохон туслах гол дүрийн кино болж байгаа. Тэгээд бүтээсэн дүр гэвэл Нандин гэдэг залуугийн дүр байгаа. Тэгээд аав ээж мэдээ шаардтай хүү. Тэгээд мэдээж хөрөлтэй айлын их танх жоох хөрөлтэй айлын хүү. Гэхдээ яг үнэхээр хүнийг хайрлуул одоогийн залуучуудад яг мессеж өгөх бах л да. Хүнийг хайрлсан шиг хайрхад лөө тэмц. Зүгтэг эцсийн хүртэл тэмц. Би бол эцсийн хүртэл тэмцсэн. Тэгээд киноноос харах хэрэгтэй яг залуучуудтай болгоод хүнийг хайрл эцсийн хүртэл тэмц хайрхад лөө тэмцээрэй гэсэн мессеж гэсэн өгөх гэж зорьсон. Амаа айгүй мундаг жүжиглэлт юм байлаа. Би бас харж байлаа. Оо гэд шинэ мундаг жүжигчин гарч иж байгаа юм да гэд. Тэгээд Гамбатар нүдэнд тус чарсан байх нь чамаа. Манай хоол өнөрч чинь үлчээд ингэ байсан чинь хоолны өнөр бүр айгүй хурц надад өнөрч чинь бүр. Ерөнхийдөө одоо манай хоёр одоо ингэ Монгол хоолнуудаас гэвэл хамгийн дуртай хоолнууд чи ямар хоолнууд вэ? Хуушур, бууз, чансан мах, хорхог гээл зөндөө хоолнууд шүү дээ. Адууны чансан мах гээл. Адууны чансан мах шууд орж ирлээ. Ягаад гэвэл ойр дидэг болохоор уг нь бол хуушур яхаар ягаад ч юм гээд ингэдэг шүү дээ. Өндөр нэг юм бас нэг цаанаа зэн өнөртэй тий. Тэгээ одоо болохоор яг адууны чансан мах ойр дидэг болооч тэр юм айгүй магшч. Дээр нь би хоолны дэгдэн барьж байгаа болохоор өөрийгөө амар барьж яах вэ гэж тэрнийг яах вэ гэж байж. Түрүүнээс хойш манай ингээ харцсан яг ингээл л да өөрийгөө ингээ бариад байгаа юм болов уу? Яагаад байгаа юм бол эсвэл таалагдахгүй юм болов гэсэн чи яг өөрийгөө бариадсан байх нь тий. За манай Гамбагийн хувьд ямар хоолн дуртай? Тэгэл дуртай дөө. Эмээгийн хийсэн хоолгоо шүү дээ. Эмээгийн хүүхдүүд тий. Тий, эмээгийн өмнөгийн хүүхд. Айгүй эрхээрээтэй юм тий. Эмээ өөдөр өссөн хүүхдүүд яг Гамбаа шиг ийм яриад байдаг шүү дээ нөө. Та хоёр тэгээд ерөөхдөө ингээл түрүүнд яриаг сонсож байгаа амралтын өдрөө ингээд бид нарт ингээд байдгүй бараг л 7 хоногийн 7 өдөр 8 өдөр ажиллаа явж идэг гэл түрүүнд тэгээ ярьчин тэгээд хамгийн сүүлд одоо яг гэртээ байхдаа ч юм уу гэртээ өнжигтөө ямар монгол хоол ч юм ямар хоол гэртээ хийж идсэн бэ? Монгол хоол хийгээгүй юм шүү дээ. Хөөш цой байсан юм бэ? Цой байсан. Яста цой байсан. Гэр бүлийнхэн цовын дуртай. Гоё. Гэтэ өөрийнхөө хийсэн хоолноос би айгүй баг идэдэг шүү дээ. Нөгөө л ингээл амсаа зарим хүмүүсийн хинтээ үгүй. Би бол амар хийддэг шүү дээ өөрийнхөө хийсэн хоол. Хийж явах явцдаа хүмүүс жижигтэй юм л да тийм. Үнэрлэх тэр бүх юм автита дарсараад сүулт нэг цатгалд авчдаг байхгүй. Бас тийм. Манай Гамбаа хоол хийсэн үү? Ер нь эмээгийн хоолыг л идээ яваад байна. Тий, эмээгийн хоол тий. Тэгээд нэг хийдэг юм дөө гэж. За энэ хийсэн сандгүй. Хийвэл хийн л дээ тэгээд эмээ маань тэр хийчдэг хийж өгдөг болохоор тэгэл. Залуу хүмүүсийн хувьд ингээд дотроо бодж явдаг мөрөөдөл гэх тийм мөрөөдөл ер нь хүнд яагаад хэрэгтэй? Яагаад ингээд хүнд мөрөөдөл гэдэг зүйл хэрэгтэй вэ? Та хоёрын бодлоо. Мөрөөдлөгөө бол хүн ер нь яг амьдрал зогсох хаа. Дээшгээ яг явах нас ахих тусам залуу байхын, эрч хүчтэй байхын, өнгөлөг, мөнгөлөг бүх явахын илэрхийлэл мөрөөдөл шин. Тэгээд мөрөөдөлтэй жижиг мөрөөдөл биш. Асар том мөрөөдөл. Асар том мөрөөдлийн төлөө явж ич хүн тэрнийхээ төлөө том алах нь гэхээс биш. Тэгж нэг юм мөлхөө мөрөөдөл ягаад тэрнийхээ би ингэж суугаа таны асар том мөрөөдөл юу вэ гэж асуух гэдэг. Хэлэхгүй. Яагаад гэвэл асар том мөрөөдлийнхаа төлөө би багаар тэрний завсраар олон жижиг мөрөөдөл байгаа. Тэгэндээ олон жижиг мөрөөдөл ээж тэр асар том мөрөөдөл чинь юу? Асар том мөрөөдөл дэлхий дээр гарна гэсэн чи яадаг юм? Яагаад гэвэл маш том бүр давсан мөрөөдөл байж ээж тэрнийхээ төлөө жоохон ингэж унсан ч гэсэн жоохон наагур унаа. Жоохон наагур унаа. Тэрнээс ширүүсөө тийм байгаа easy амар хөнгөн тийм болчоор чадна гэсэн юм биш. Чадахгүй харавсан юустай амар тэнгэр юм байх хэрэгтэй. Манай Гамбаг.
Тий, ер нь ялангуяа жүжигчин хүн бол мөрөөдлөө маш хол тавих хэвээр. Тэгээ маш том тавих хэвээр. Хүрээнээсээ давж тавих хэвээр шүү дээ. Тэгжээж уран бүтээлийн ард хүчтэй өөрийгөө дайчиж гарах хэвээр байдаг. Миний хувьд гэж боддог. Тэгээд яг одногч хэлсэн бас том мөрөөдлийн дотор олон жижиг мөрөөдөл байна. Яг хаа одоогийн байдлаар ойрын зорилгууд. Тий, одоогийн байдлаар миний жүжигчний одоо замнал монол одоогийн байдлаар хүмүүс яг тэгж ярьж байна. Манай гамбагийн замнал яг жүжигчин болоод 2 жил одоо ингээд 2 жил зам харах нэ. Тий, явлаа. Тэгээд кино тоглоод яг одоогийн байдлаар бодож байгаа хүсэж байгаа хүсэл маань болгоод аав ээж эмээгөө энэ дөрвний хамгийн хайртай хүмүүс. Тэгээ энэ хүмүүстэй заа нэг энэ хүмүүс те кинонд сайн тоглоод сайн жүжигнэ гараад тэгээд ингээд хүн сайн явж ивэл тэр хүмүүс манай өвөө эмээр амар баярлдаг. Тэгээ би өөрөө амар гээд гой кинонд тоглоод гой ингээд жүжигнэ гараад эмээгөө аав ээжээ үзүүлээд тэгээд тэдний ингээд гой ингээд баярсан сэтгэл ингээд царайг харах өөр надад амар таашаал гоё өгөх байхгүй. Сайн явж байгаа шүү гэдгийг мэдрүүлэх. Сайн явж байгаа шүү гэдгийг мэдрүүлэх юм. Та хоёрын нүдээр ингээ гадуур явж байгаа чинь ингээл нэг болохгүй ингээд нэг хар бараа юмнууд ингээл нэг байдаг штэ ингээл нэг яандаа байц гээл те. Тэгээд тэгж бодож ийснаа сүүлийн үед нөгөө зүйл чинь өөрчлөгдсөн ч юм уу нэг тиймэрхүү юм байна уу? Одоо гадуур явж байгаа эсвэл ер нь л нэг нийгэм ч юм уу эсвэл эргэн тойронд ч юм уу те. Одоо жишээ нь зайсангийн нөгөө юун дээр цэцэрлэг төрөлн дээр байдаг хөөрхөн нэмээ байдаг шнэ. Тэгэл нэг өдөр халзарцсан байж байгаа л нэг зугаалаад яаж яхад яана нэг өдөр хизээдээ бас ингээ ховлоо ичвдаа гээл эстад ингээд яхад дараа нь засцсан байхыг харах ч юм уу. Тэр мэдрэмжүүд ихгүй штэ. Тэгээд одоо нэг юм хот нь өөрийнх нь ууг нь бол хувь хүмүүсийн ухамсар яг дор бүрдээ яах юм бол нэг ухамсартай юм бол 2 хүн 3 хүн 4 хүн уг ингэж сайн мар тарахмаар байгаа байхгүй. Нэг юмда муу юм үлгэр дөөрөлөд нэг нь одоо тийм хог хайдаг ч юм энэ чинь хайчил байж гэж энэ биш. Яг тийм өөр нэг сайн юмар илгүүр дөөрөл болох юм бол манай Монголд одоо өчнөө л гоё сайн талууд байна. Хавштай эх орн маань ах эмхтэй хаяхан багтаал байлгамаар байгаа байхгүй. Гамбагийн хувьд хамгийн уучлах чаддаггүй зүйл юу вэ? Хүнээс одоо жишээ нь уучлах чаддаггүй зан. Тэгэл алдах. Тэгэл алдах юм да. Ийм сэтгэл рүү орсон юм явчаа. Уучлах чаддаггүй гэсэн чи гамбаа бод би юу уучлах чаддгүй вэ? Айгуу гүнзгий боллоо шүү дээ. Би тойрч гэсэн цаг уучлах чаддаггүй чаддаггүй үү те. Тэгээд би бас юу вэ? Би чи юу уучлаа. Би бол ингээд хотын талаар масаа айгуу гээрлээ те. Заавал зөөж ингэсэн. Гэтэ яг тийм зөө итгэл алдах тийм уучлах чадахгүй юм гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Хүнд итгэсэн итгэл алдна гэдэг чинь хамгийн том хэцүү зүйл. Хүний итгэлийг олно гэдэг маш хэцүү зүйл. Итгэл алдна гэдэг бол хэцүү зүйл. Та хоёрын бүтээсэн дүр өөрсдөд чинь яг ямар мэдрэмжүүд өгсөн бэ? Миний хувьд бол анхудаагийн дэлгэцийн уран бүтээлийн эсрэг дүр. Эсрэг дүр ахтай нэрээ. Тийм. Яг мэдээж бодохгүй ажиллавал замбраагүй болно шүү дээ тэр чинь. Тэгээ текст хэлэх зүгээр л нэг юм уншсан текст л болох гэдэг суулгасан өөртөө. Тэгэхээр мэдээж бодно. Гэхдээ кино эхлэхэд кино бол эхнээс ахуулаад миний за сэргэлэн гэж юмхтэй ийм хөөхөн шүү ингэж явах шүү гэж хэзээ ч авдаггүй кино төгсгөлөөс нь голоос нь сүүлээс нь ингэж замбраагүй объектоос шалтгаалж ингэж авдаг. Тэр яг авахт нь энэ хэсэг яг миний ямар хэсэг вэ? Тэ шугамаа барьж яг энэ бол миний тим хэсэг энэ бол төгсгөлийн миний хэсэг шууд төгсгөлийн хэсэг явж байгаад шууд маргааш нь өөр гоё хэсэг мэсэг авах зөндөө байна. Тэгэхээр тэр үедээ маш сайн бэлдэж хэсэг авах ч юм. Тэгээд та хоёр хоёлаа уран бүтээж хоёлаа гэж үжигч хүмүүс те. Тэгээд яг ингээ Монголын кино урлагийн хөгжил ч юм уу те кино урлаг юу нь яавал илүү гоё болох вэ гэж энэ хувьдаа бодцоод үгүй. Эсвэл ингээ хүн бүхний яг сэтгэл рүү н орсон ингээд ойлуулсан те хүнд юм бодогдуулсан кино гараад ивэл илүү гоё байх юм уу? Эсвэл арай ондоо өнцгөөс хийвэл эсвэл гоё байх юм уу? Арай орчин үеийн кинонууд тэгэхээр юу ямар байх хэвтэй. Шууд залуу хүнээс эхлэх гамбаагаас эхлэх асуух явчих. Чи юу бодож байна? Одоо ингээ 2 жил ингээ замнаад үзчихлээ те. Замнаар яа үзчихлээ. Тэгээд ер нь цаашдаа ямар гоё одоо заавал ингээл нэг найруулагч ингээл за чиний кино тоглоодох энэ дээр ингээ яваадах гээд энүүгээр нь ингээ явах хэрэгтэй юм уу? Эсвэл өөрөө ингээд би нэг ингэмээр иймэрхүү байвал кино гоё болно даг бас нэг юм дотроо бас бодож байгаа ш те. Тийм.
Би бол кино урлаг юм бол гэж яахгүй. Гэтэ би өөрийнхөө тийм зөв хувь хүнийхээ төвчнөөс шүү дээ. Би болгоод залуу уран бүтээлчийн хувьд бол нэг иймхүү энэ жоохон мааж зэ. Тийм бодж явдаг. Зүгээр ингээд нэг юм акшн кино байдаг шүү дээ. Би одоо амар тоглохыг хүсдэг байхгүй. Нөгөө нэг кул те. Тэм санштай болоотой те. Хотын годор ахлаа надаас 2 хүн дагаал те. Ингээд явдаг те. Тэгэл эргээл жоохон тийм акшн зодгонтой ч юм уу те. Тиймэрхүү кинонд амар тоглох юм. Амар хүсдэгэ. Манай атнагч юу? Үгүй одоо асуултыг нь би яг сая бодлоо. Монголын кино одоо урлагт ямар кино хийвэл илүү сонирхолтой байх вэ гэж. Тэ. Энэ болохоор бүх хүмүүс ерөнхийдөө мэдээж Монголын кинонууд гоё болж байгаа шүү дээ. Тэгэл айгуу тийм гадагшаа бас нүг яаж чинь тий гаднаас жүжигчтэйг авчир тоглуулж эхэлж чинь өөрөөсөө гадагшаад гарахыг хүсэж тэмүүлж чинь өөрсдөө их тийм суралцах юм дундаа одоо бэлтэж чинь тулааны урлаг болон манай газ гэж ороод маш мундаг байг тий. Гэхдээ яг энд нь угаасаа янз бүрийн кино хийх. Ямар ч одоо шүү үзэж байгаа үзэгчид нөр ямар ч мүүдтэй явж исэн тийм ямар ч вайбтай явж байгаа очоо ороо үзэх гоё тий. Тэр ингээ мартуулж чадхаа тийм гоё бас кинонд явуулаас гоё авах гэж бодож. За үзэж байгаа хүмүүс байгаа. За үзэж байгаа хүмүүст хэлэхэд бид нар ингээд нөө хувь хувьдаа юм ингээд шүүмжлэхгээгүй зүгээр яг би гэдэг хүн юм бэ, гамбай гэдэг хүн бэ, одноо гэдэг хүн бэ зүгээр хувь хүнийхээ өнцгөөс ярьж байгаа шүү. Танаас ч гэсэн үзэж байгаа хүмүүс байх юм бол яг танаас ч гэсэн асуувал та яг хувь хүнийхээ үднээс л ярина тий. Тэрнээс яг ингээд тэр чигээр нь урлагийн ингээд одоо ингээд энэ киноны салбарыг ингэж л яриаггүй шүү гэдгийг бас хэлэх нь зөв байх гэж бодож байна тий. За яг хоол маань бас айгүй гоё үнэртэй тийм. Насаа ер нь хоол маань юу болж байна? За хоол маань бэлэн болчихлоо. За бэлэн болцсон. Би одоо очиод авахд бэлэн болцсон уу? Болцсон. За би тут хоол аваад ирээ. За бид гур хүлээгс сууж. Хүлээж. За энэ халуун байгаа юу? За гайхалтай харагч чинь энэ яг цэвэр одоо Айрланд хоол тий? За хоол бол маш гайхалтай болсон байна. За хальт харах юм бол ерөөхдөө пицца шиг л юм байна. Гэхдээ бол энэ пицца биш. За хагасны өглөөний мэд. Ийм хоол манай зочид маань зориулж манай тогоош маань хийсэн байна. За энэ чинь юу байгаа вэ? Түнд ингээд ийм хийсэн байна. Яна одоо. Би бүр дэглэн бариад байна гэж. За энэ доор болохоор юу байгаа вэ гэхээр юу ингээд төмсний нухаш тэмүүдээ дээрээс нь ингээд цөцгий хийсэн байгаа. Тэгэл цөцгийнхөө дээрээс болохоор ингээд сир тавиад тэгээд махыг маш амттайгаар амтлан шаран байж дээр нь ингээд тавьж олон давхар бүтэцтэй хаалыг би болгосон байна гэж. За хаал мастаа сайхан үнэртэж чинь таваач байгаа нааш норч идмэ. За би болохоо салбитгээ тараач. За тэгээ. Би төвлөгөөс үж. За манай Jack House-ын ахтайгаач насаа маань сайн байна уу? Сайн байна уу? Гайхалтай хоолыг бас хийсэн байна. За хоолныхоо хаана юу байгааг бас манай зочид маань тайлбарлаа өгч ирээ. Би жоохон хонирхуу болсон байна тий хоол шүү. Тийм хонирхуу. Яна. Яна дэглэн барьж байгаа. Өнөөдөр дэглэмээ мартчихгүй юу? Нэг удаа Эрдэнэ тухайн хитэн гэр калортой бай. 1280. 1280. Өнөөдрийг нэмээ. Яна. Би одоо энэс өөр хоол идэхгүй болох нь ч өдөржингөө. Ус ч уухгүй юм биш. Өдөр түүний хитэн калори хоол идэж байна. Энд чинь нэг өдрийн хоол шүү. Дэглэм дээр 1200 л өдөрт идэж байна те. Тийм үү. Чи ч одоо ингээд та ингээд л өнөөдөртөө ер нь мэдгүй хавлах юм шиг байна. За. Яна. Энэ бол бас сайхан харагдаж байна. Би бүр хийх юм дуртай хавдаг хүн хэлэх баа. Маш үзэгчд маань бас хараад авал амралтын өдрөөр хийхэд аюу айтайхан зүгээр халж шүү те. Би одоо ингээд хараад сууж байна. Эмээгээрээ дараараа чийлэг нэг. Эмээ ийм хөө юм байсан шүү гэх. Эмээ хийдчих юм уу? Сайхан хоолорой. За. Баярлалаа их сайхан харагдаж байна. За баярлалаа. Сайхан хоолорой. Яна. Яадаг үлээ. За гайхалтай байна. Яах юм бэ одоо энэ ч одоо юм. За. Гамбаа нэг юм хэлэндээ одоо. Jack House-ийн нэрийн хоол ямар хоол вэ? Стейк. Стейк юм уу? Яа, ер нь стейк аа. Тэгээд манайх ч ер нь бол сонь хоол ерөөдөө гаргадаг. Тэгээд хүмүүс ер нь нийлээд одоо жишээлбэл бас хаана байдаг юм бэ та ресторан? Натурын гүүрийн баруун тал 75-1 Jack House гэдэг байгаа. Энэ болохоор манай нөгөө бас нэрийн хоол. Тэгээ Connor гэдэг нэртэй яг зүгээр. Connor ч бол өөр хэлтэй. Balkanor нэртэй юм биш үү?
Сая гэхдээ нэг ялагдсан нь ярихгүй хэдүүлээ. Манай угаасаа ялагдсан юм уу? Энэ дээр нь ямар сэр хийсэн юм бэ? Энэ шар нь болохоор чеддер. Чеддер. Тийм чеддер сэр. Тэгээ энэ цагаан нь болохоор эдамар мозареллаар холсон сэр байгаа. Тэгээ эдэнгүүт юм гоё. Шар цагаантайгаа холдоод нэг юм зунгааралцсан гоё яваад ч тий. Тийм ерөөдөө. Тэгээ мах нь болохоор юм spicy. Тэгээ төмс нь болохоор юм чихэрлэг. Эдэнгүүт ингээд юм сэрний амт тэгээ доошоо ингээд юм тийм хөл амт болж ерөөдөө орж байгаа. Манай насаа өмнөх дугаар дээр зочдын маань бас амттай стейкээр дайсан. Тэгээ яг нөгөө камер унтарсны дараа чи нэг маш гоё сонирхолтой нэг юм яриад байгаа шүү дээ. Стейкний махыг бишээ үхрийг махыг яг тийм гоё амт гаргахын тулд яадаг гэдэлээ тэрийг. Тий нөгөө яг манай Монголын нөгөө нэг үхрүүч нь ингээд бэлчээрт явдаг тамирчин үхрүүд байхгүй тий. Нэг ингээд Японы үхрүүч нь ингээд ерөөхдөө ферм дотроо ингээ байгаад тариулаад массаж хийлгээд байгаа. Тэдний нөгөө мах нь болохоор одоо тийм wagyu steak гэдэг аймаг үнэтэй steak гэдэг юм байна л да. Тэр нь болохоор ингээ мах гэсэн тийм. Би яг тэр нэг Япон олны газар ороход яг тэгжсэн юм. Тэгээд тэрийг ингээ хүн идэж байгаа ингээ махынх нь хаягаад өмнө нь дандаа тэр бичлэгийн тавьдаг. Тэгээд ингээ харахаар ингээ үхрэнд пивэр цутгаад л битүү ингээл тэгэл ард гоёг ингээл хэдий гарууд л ингээл массажлаад ингээд тийм парицаар байгаа тэр үхэрч ирсэн. Энэ аягүй сонь бас симфон сонсдог. Японы хамгийн чигшилтэй хэсэгт байдаг. Агуун дулаах уулархах газар симфон сонсно, массаж хийх юм. Сэтгэл санаагаар унах юм бол маханд нь өөрчлөлт орно. За зочдын маань маш амттай хоолоор дайлсан Jack House-ын ахлах таваач насаадаа маш их баярлалаа. Баярлалаа. Сайхан хүсье. За баярлалаа үзэгчтэй ингээд манай дуртай өдрийн хөтөлбөр маань үргэлжилсээр байна. Манай дуртай өдрийг чимж бас маш гайхалтай уран бүтээлийг дөнгөж сайхан тойрвсон манай хоёр жүжигчин маань бас гайхалтай сонирхолтой бас яриаг тус та бүхэнд өрнүүлж чадсан байхаа гэдэгт би бол 100% итгэлтэй байна ингээд. Та хоёрынхаа бас цаашдаа уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Амралтынхаа өдрийг хайртай дотныхоо хүмүүстээ сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Та нар ч гэсэн манай одоо SBN телевизийн дуртай өдрүүдийг олон дуртай өдөр болгоорой. Баярлалаа. Баярлалаа. За үзэгчтэй сошиал ньюсээр эргээд олзъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Наран Foods. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Наран Foods. За баярлалаа үзэгчтэй дуртай өдөр хөтөлбөртэй хамтдаа өглөө өгтөж байгаа бүх үзэгчтэй бүгдээрээ өглөөний мэндийг дахиад хүргэе. За яг одоо дараагийн хэсэг болох Social News хэсэгт хамтдаа буцаа уулзж байна. Тэгээ social ертөнцөөр сонь сайхан юу байна? Манай 85 хүндээ танилцуулах болоо. За эхлээд social news-ээр дэлхийн 2 дугаар дайны тухай хятадын уран бүтээлчдийн хийсэн Air Strike киног дэлгэцэнд гарахыг хятадын эрх баригч нараа хориглосон байна. Тэгээд ямар учраас хориглосон бэ гэхээр хятадын тэр дундаа Hollywood-ийн зэрэглэлийн жүжигчид тооцогддог Fan Bingbing татварын хэрэгээр зугатаж бас нэлээд олон сарын хугацаанд олон нүднээс далдуур байсан. Тэгээд энэ хэрэгтэй холбоотой болов гэж ерөнхийдөө шинжээчид таамаглаж байгаа юм лээ. Тэгээд энэ талаарх мэдээллийг хамтаа үзье. Дэлхийн 2 дугаар дайны тухай хятадын уран бүтээлчдийн хийсэн Air Strike киног дэлгэцэнд гарахыг хятадын эрх баригчид хориглосон нь тус кинонд дүр бүтээсэн жүжигчин эмэгтэй Fan Bingbing-ийн татварын хэрэгтэй холбоотой бололтой. Hollywood-ийн одод болох Bruce Willis, Adrien Brody нар уг киноны гол дүрүүдэд тоглосон юм. 36 настай хятадын дэлгэцийн од Fan Bingbing хэдэн сарын туршид олонний нүднээс далдаж байгаад саяхан ил гарахдаа хятадын коммунист нам ард түмнээс уучлалт гуйсан. Тэрээр 130 сая Америк долларын татварыг энэ нондоо багтааж төлөх нөхцөлтэйгээр шийтгэлээс мултарсан юм. Fan Bingbing-ийн нэг дүрдэн тоглосон Air Strike кино эх 7 хоногт нээлттэй хийх байсан. Гэвч хятадын найруулагч Xiao Feng өөрийн сошиал хуудсанд 8 жилийн туршид бүтээсэн кинонд дэлгэцэнд гарах боломжгүй болсныг бичжээ. Гэхдээ тэрээр энэ явдлыг бууж өгсөн хэрэг биш хэмээн тайлбарласан. Түншүүд болон фэнүүдээсээ уучлалт гуйсан Xiao Feng киноны нээлттэй хийх өдрийг шинээр зарлах эсгээ хэлээгүй. Түүний мэдээллийн дараа хятадын төрийн төв хэвлэл Global Times Air Strike киноны нээлт ямар нэгэн шалтгаангүйгээр цуцлагдсан тухай мэдээлжээ. Fan Bingbing-ийн татварын хэрэгээс үүдэлтэйгээр хятадын entertainment ертөнцийнхэн бүхэлдээ дөргиод байна. Бээжингийн эрх баригчид энэ оныг дуустал нуусан татвараа сайн дураар төлбөл шийдэхгүй гэдгээ нийт уран бүтээлчдэд зарласан. Мөн энэ оны дундаас эхлэн тайлс дэлгэцийн одуудын нэг уран бүтээлээс олох орлогын хэмжээг хязгаарлах журмыг хэрэгжүүлж эхэлжээ. Airstrike.
За бүгдээрээ хамтдаа Хятадын кино урлагийн талаарх мэдээллийг хүлээн аван сонслоо. Тэгээ зарим жүжигчдийн дотрын асуудалтай гэж киног нь гаргахаа болж байхын тэгэхэд л бас манай улсд бас зарим нөхдүүд бас тэ өчнөө асуудал дээр бас цаашаа бас яваад идэг шүү. Энэ тал дээр бас манайхан нэг юм хийгээч. Зараа өргөжлүүлээд дараагийн мэдээллийг хүргэе. Тэгээд NBA-ийн за удирдал эхлэх тоглолтууд маань эхний 1-2 тоглолтод болоод өнгөрлөө. Тийм ээ. Яг өнгөрсөн 7 хоногт болсон нэг тоглолт сонирхолтой тоглолт болсон байх гэж бодож байна, тий. Lakers болон Houston тоглосон байгаа. За Houston-ийн тоглолтын дээр юу болсныг бас NBA сонирхдаг залуучууд маань цаг сонирхдаг залуучууд бас үзсэн байх гэж бодож байна. Тэгээд ерөөхдөө бол нэг жоохон тиймтэй гар зөрүүлэх асуудал болсон. Энэ маань ерөөхдөө надад бол яг гоё сонирхолтой ч юм уу. Надад бол гоё санагцсан л да. Би амар тийм болох шүү дээ. Муу зүйл би амар дуртай хүн биш шүү. Гэхдээ зүгээр надад бол тэр бол дажгүй. Яагаад тэгэхээр би өөрөө Lakers-ийн фэн байхгүй. Гэхдээ тэн дээр за Chris Paul-ыг за Lakers-ийн хоёр тамирчин яаж зогсныг хамтдаа үлээ авсан. Үзцгээе. Хамтдаа үзье. Everybody was kung fu fighting. Those kids were fast as lightning. In fact, it was a little bit frightening. But they fought with expert timing. There were funky Chinamen from funky Chinatown. They were chopping them up. They were chopping them down. За бүгдээ NBA-ийн юу болсныг сая хүлээн авч үзлээ те. За энэ чинь бодлоо яасан гэхээр одоо Lakers-ийн хоёр тоглогч нь за Ingram болохоор одоо 4 тоглолтод тоглохгүй. За Rondo болохоор 3 тоглолт тоглохгүй. Тийм шийтгэл нагдсан тийм. За Chris Paul болохоор 2 тоглолт тоглохгүй гэсэн юмэрхүү. Deny хийгдсэн байгаа. За үргэлжлүүлээд за дараагийн зочны хэсгээр хамтдаа буцаа уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Наран Фудс. За үзэгчдээ дуртай өдөр үргэлжилж байна. Дараагийн сонирхолтой зочныг манай залуу танилцуулъя. Тэглэгээ ах уу тэгээд манай дуртай өдрөө хөтөлбөр маань үргэлжлээд байгаа. Юутай үргэлжлэж байгаа гэхэд дандаа гой сонирхолтой зочид салбарын тийм ээ амжилттай яваа залуучууд шинэ үеийн төлөөллүүд бүгдээ ингээ оролцож байгаа. Энэ удаагийн шинэ үеийн төлөөлөл гантгаа. Амжилттай да. Тэр үзэгчдээ Монгол контентын албан ёсны артист гантгаа басан тий одоо. Тэглэв ах. Тий. За гантгаа амралтын өдөр минь амралтын өдрийг яаж өгтөв? За амралтын өдөр чинь баг бидний ажлын өдөр байж таарад байдаг. Ерөнхийдөө янз бүрийн үйл ажиллагаа дуу хоор тий тоглолт гэдэг ерөнхийдөө амралтын өдрүүд надад дайралтдаг. Тэгээд ажлын өдөр амраад байдаг шүү дээ ер нь. Эсвэргээрээ бас дандаа тоглолтууд дандаа орой болдог. Тэгээд өглөө бас нэлээд унтна. Гантгаа уран бүтээлийн сайн сайхан маш ихтэй байгаа тий. Саяхан энэ зам баг 3 дуу хийсэн үү? Тий, сая 3 дуу хийжлээ. Саяхан бас 2-7 хоногийн өмнө тий. Сүүлийн 3 дахь альбом анхны цомгийн маань 3 дахь сингл маань гарчлаа. Тий. Их бицхэн ах юм ээ. Одоо бүх зүйл үнэхээр сайхан болно. Гэрт чинь нэг л хогон ирнэ. Цомог хизээ гарахдаг гэж байна. За цомог ерөнхийдөө бас тэдэд гэж шийдэх боломжгүй. Ондоо багтаага цомгоо гаргая гэж бодож байгаа боловч бас дуу тий мунд хүмүүсээс дуу аваад тэр дуугаа бас зүрсчүүлээд клип бас хийгээд явна гэдэг бол үнэхээр бас тийм хүснээр болдгоо ажил байт юм байна ер нь бол. Тийм учраас энэ чадвал энэ ондоо багтаад цомгоо гаргах төлөвлөгөөний дагуу бол тэгээд хэрвээ бас янз бүрийн одоо асуудлаас болоод хойшлуулах бас хойшлуулахыг үгүйсэхгүй. Тий. Гэтэ эрчимтэй баг сая миний санаж байгаагаар 6 сард нэг шин дуу гарсан. Тэгээ сая 9 сарын сүүлээр илүү 10 сар. Тий 9 сарын яг 8 сарын сүүлээр 2 тоо гаргаад 9 сарын ихээр бас 3 тоо. Шинэ уран бүтээлүүд бөмбөгдөж шít гантгаа. За маш амжилттай явж байгаа бас залуугийн төлөөлөлтэй яг түн шиг оролцож чигснээс нь хойш л ерөөхдөө гантгаа гэдэг хүнийг танихгүй байж байгаа лээ хүмүүс мэдгүй байж байгаа. Энд чинь хаанаас юу ороод ирүү гэж харж байгаа лээ. Хичнээн авьяастай ямар чадвартай залуу вэ гэдгийг бас бүгдээрээ мэдж авсан. Тэгээд яг одооны байдлаар урлагийн салбарт одоо зорж байгаа дараагийн зорилт мөрөөдөл чинь юу вэ? За миний мөрөөдөл чинь тун энгийн л дээ.
маш олон үзэгчтэй өөрийнхөө тоглолтыг хийгээд за микрофон барьж байгаа. За дагаад бол гэхэд хүмүүс бас тэ зэрэгтэл маань ингээ хамт дагаад дуулж явах. Тэр сайхан одоо юу гэдэг мөрөөдөл гэх юм да. Тэгэхдээ мөрөөдөл маань тун удахгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл хичээж байгаа учраас. Тий энэ маягаараа явах юм бол одоо цомгийнхоо 3 дуг цэцсэн явж байгаа юм чинь. Тэгээ удахгүй баг 90 хавар гэхэд баг гэх юм шүү те. За ирээд батар шиг. Антаа ер нь Солонгост амьдралыг гэж би сонссон. Гэтэ одооны байдлаар Монголд амьдарч байгаа юусаа. Яг би чинь Солонгос 11 жил амьдарсан. Тэгээд өнгөрсөн жил яг түнших шоунд ороод амьдрал маань 360 градус эргээд. Юу Солонгос. Харин яг Солонгос сүүлийн 6 жил би Солонгосын олон улсын дууд очтыг Мунтанд хэмээх одоо байгууллагт дуучнаар ажиллаж байх. Хооронд бас яг түнших шоуны урилга аваад тэгээд хурж ирээд ер нь бол мөрөөдөл маань одоо юу гэдэг соло карьер хөх юмсан их орондоо бас хүлэн зөвшөөрөгдсөн бас тийм дуучин тэгээ болчих юмсан гэсэн тэр мөрөөдөл маань бас биелэлээ болоод одоо ингэ Монгол контенттэй бас аль бие усны лейблинг хэрэг хийгээд бас та хоёр юм бас ингэ сууж байгаа даа. Айгу юу нь лайв баяртай. Тэгсэн баяртай. Тийм сайхан залуу юу сайхан чөлөөтэй те сансан бодсон шууд хэлдэг ярьдаг ийм гой залуучууд бас зөндөө олон зөндөө олон байгаа гэхдээ байгаас илүү бас зөндөө олон болоос илүү би бас дотроо боддог. Тэгээд мэдээж ингээд Солонгосоос ирээд Монгол ирэнгүүт Солонгос Монгол хоёр ч хоёр ондоо улс тэгтэй. За тэгээд биднэрт одоо ингээд хамгийн гой чам таалагдж байгаа ч юм уу ингээд авууштай талууд нь юу? За ер нь бол 11 жилийн дараа Монголдо эргээд хүрээд ирэхэд бол маш сайхан хөгжсөн байна. Wi-Fi, coffee shop ер нь бол тэгээд одоо бүхэл брэндүүд ороод ирсэн. Ер нь бол гоё өндөр барилгууд бас ингээд бас цогцолсон байна. Мэдээж бас олон жил бас ингээд бас өндөр хөгжилтэй орн байж байгаа гэхээр бас мэдээж хөгжлийн ялгаа гэдэг ч юм уу бүх зүйл дээр бас ажиглагддаг. Тэр болгон дээр одоо би чинь өөрөө бас тийм нэг юм гонэрч гутраад одоо юу гэдэг тэгээд идэг болох юм биш. Одоо юу ядангуяа сүүлийн үеийн залуучууд чинь ядангуяа Монгол залуучууд нэг ажиглагдж байгаа зүйл нь өөрөө айгүй тийм хохирогч болсон. Одоо 76 болохгүй болохоор одоо ээж аав маань одоо юу гэдэг те нэг юм болохоор би ингэж явж байгаа гэдэг ч юм. Гэтэл тэр хүн өөрөөсөө одоо юу гэдэг юм бас би л одоо энэ улсын хорийг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Би л хүнд эргээр нөлөөлөх хэрэгтэй гэсэн бодол маань айгүй тийм байхгүй болчиход. Яг нь нийгэм маань ерөнхийдөө гэтээ муу мухагасаа илүүтэйгээр сайн сайхан зүйл зөндөөл байна шүү дээ. Тийм үстэй тий. Ядаглал одоо бид чинь дэлхийн бүх одоо дэлхийн маань гар утсанд маань явж штэ тий. Юу сайхан юу одоо эрэг юу сөрөг вэ гэдэг нь ингээл гар утснаас мэдээд авах хэмжээний. Ер нь тэгээ бүх зүйл маань ухаалаг болж байгаа энэ цаг үеэ бас мэдрээд өөрөө ч гэсэндээ бас ухаалаг зүг байх. Тийм тэр бас нөхөрлөхийг байнга хийх ёстой болоо гэж бодлоо. За тэгвэл залуусын одоо чинь харилцаа тал дээр ямар өөрчлөлт гарсан байна? Одоо чинь 11 жилийн өмнөх манай залуусын сэтгэлгээ ч юм уу үзэл бодол хандлага нь ажиглагдж байгаа. Ер нь бол орчин үетэйгээ хөл нийлүүлж манай монголчууд маань одоо залуучууд маань ялангуяа тий алхаж байна. Монгол хүний одоо IQ үнцэн Монгол хүний би ч одоо Солонгос 11 жил байхдаа маш олон орны хүмүүстэй цуг ажиллаж тий үтсэн. Монгол хүн ямар чадвартай вэ? Тий Монгол хүн ямар авьяастай вэ гэдгийг бол би үнэхээр мэдэрсэн. Тэгээ монголчууд залуучууд маань ялангуяа үнэхээр одоо 3 сая хүн амтан мөртлөө спорт, урлаг, уран сайхан одоо юу гэдэг бүх зүйл одоо яг үнийг хэлэхэд бол үнэхээр одоо юуны потенциалын хувьд тий тэр дэлхийд бол ер нь бараг бодоо олгож штэ яг үнэндээ бол тийм болохоор энэ сайхан залуучуудын авиасыг бас ингээ те Монгол улс маань төрийнхэн одоо бодлогоор дэмжиж улс их орноо одоо юу гэдэг яг газрын баялгаар улс их орноо одоо те тэжээж болно авч явж болно. Гэхдээ Монгол хүний үнцэн хүний хөгжил бол ер нь улс их орноо авч явах хамгийн үндсэн чухал зүйл юм шүү гэдгийг залуучууд маань илүү баялгсан юм шиг надад санагдсан. Тэгээд одоо гоё үг байж та монголчууд одоо өөрийг нь харахад нөхрийг нь хар гэж ярьдэн штэ монголчууд. Тэр утгаараа бас зөвхөн тэ тэргүй зөв хүрээлэлтэй байдаг юм болов уу гэж би бодож байна. Тэгээ залуучууд маань миний ойр очны хүмүүс, иргэн тойрны хүмүүс маань дандаа л улс их орноо хөгжүүлэх юмсан өөрийнхөө одоо салбарс бүртээ те айгүй мундаг хүмүүс байдаг болохоор би тэр хүмүүстээ ч айгүй их баярлаж байдаг. Антаа одоо Монголдо суурин байна уу? За гэрээнийхээ хугацаанд бол Монголдо суурин байна. Гэтэ яг 90 очин байгаа л та. Сая сүүлийн 2 дууныхаа видео клипний зураг авалтыг бас Солонгос улсад тэгээ аль бие усных эрхийг аваад бас хийгээд ирсэн. Тий.
За уран бүтээл тал дээр одоо жишээ нь залуучуудын хувьд Монголд амьдрахад ер нь бол ямар хөө санагдчих чинь ер нь боломжийн байна уу? Эсвэл одоо ерөнхийдөө мэдээж мэдлэг боловсрал эзэмшгээл залуучууд маш ихээрээ гадаад руу гарч энэ бол мэдээж бас зөв асуудал та. Гэхдээ тэнцээ буцаж Монголдо ирэхгүй тэнцэнэ бас ингээд үлдчих асуудал байна. Тэгээ өөрөө буцаад энд Монголдо ирээд уран бүтээл төвөрж байгаа хүн юу? Би ч Magic Mongol шүү дээ. Үндснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг. Яг үнэ. Гадаад руу гарч суурж боловсрж ажиллаж энэ бол зөв хандлага. Одоо явсан цэцнээс явсан тэнэг дээр гэж нэг байдаг. Энэ бол үнэхээр бас айхтар үг л дээ. Гол нь гадаад очиод боловсрч одоо үнэхээр дэлхийн дайнд хурж явж байгаа мэрэгчлэтнүүд, авиаснууд эднийгээ эргээд Монгол руугаа бас татахт бас эн чинь бас л нөө төрөний ярьдаг төрийн бодлого гэж яриад байгаа байхгүй юу. Тэртээ тэргүүд Монголууд гадаадд байгаа тэр том байгууллага одоо корпорациуд, авиасныг дэмждэг хүмүүс чинь тэр авиасны хүмүүсийг шууд л авна шүү дээ мэдээж. Магадгүй эх орно гэсэн үзэлтэй байсан ч бас санхүүгийн тал дээр бас санхүүгээ хараад гадаад үлдэх их нь яг үнийг хэлэхэд бол санхүүгээ харж л үлдэж байгаа байхгүй юу. Тэрнээс тэр бүх хүний зүрх сэтгэлд нь Монголоо гэсэн сэтгэл байгаа. Би бол яг итгэж байна. Тэр утгаараа бас Монголдо тэр залуучуудыг бас одоо хүний хөгжилд яриад байгаа юм л да. Эргээд авчлах Монгол орноо хөгжүүлэх тэр гайхалтай тэр нөгөө төлхүүр одоо бүх юмыг төрийн дагуул хийх хэрэгтэй юм л да. Ер нь бол тий. Яг би чинь яг үнийг хэлэхэд бол газар зүй байгаль шинжилгээний багш мэргэжилтэй хүн байхгүй юу? Цагаатаа сонсч. Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн. Гэхдээ багаасаа дуулдаг байсан. Хүн чинь нөгөө багаасаа зүрх сэтгэлд нь дуучин болох ёстой, дуун дуртай тэр хүсэл мөрөөдөл маань угаасаа тэртээ тэр хүн тэр нь арилдаг юм байна. Тэгээд эх орондоо бас ингээд эргээд хурж ирээд уран бүтээлээ төрүүлж байгаадаа бас ер нь бол үнэхээр бас гоё л байна л да. Их орон шиг хийгээл явж байгаа юм байна тийм ээ. Багшилж үзсэн байгаа. Их сургуульд байхдаа би багшлаг дадлага 5 дахь сургууль дээр хийдэг байсан. Тэгээ ер нь хийжсэн. Тэгтээ яг их сургуулаа төгсөөд шууд Солонгос явсан болохоор тийм. За дуртай өдрийн хөтөлбөр маань үргэлжилсээр байна. Яг одоо ингээд манай энэ дуртай өдрийн хөтөлбөр маань энэ дугаараас эхлээ дараагийнхаа дугаарт яг одоо орж байгаа зочноосоо тийм ээ шууд уцаар яриа дараагийн манай дугаарт одоо ямар хүн өрмээр байна тийм одоо жишээлбэл дөрмлөө шилжиж байгаа. Тийм болохоор одоо манай гантгаа одоо шууд хамгийн дотныхоо ч юм уу таньдаг найз нөхөдөө манай нэвтрүүлэгт орох болцоотой хэм байна тэрийгэ бодож байгаа шууд уцаар яриад. Одоо яг камерын өмнө спикер дээр тавиад яриа шүү дээ. Тий. Зяк. За бодож байгаа юм байна. Ямар хүмүүс юм байвал. За би ч одоо ерөөхдөө яг түүн шихэнтэйгээ илүү ойр дотно найзууд. Өдөр шөнөгүй хамтаа сараад нэг харин тий ер нь бол тийм чинь баг гэр бүл шиг болсон. Одоо ч гэсэн холбоотой байдаг тий. Тий одоо ч гэсэн холбоотой ер нь бол уран бүтээл яриач дээр найз өхтийн журмаарч дээр аягүй холбоотой байдаг. Бие биенээ дэмжиж явдаг. За тэгвэл яг түүн шиг тухайн яг түүн шигийн ялагч нь хэн байсан бэ? Барх баг. Барх манай эхний дугаар дээр орсон. Бархыг дуудаг яг бодож ирсэн. Барх хамгийн эхний дугаарыг салхийг хагалж өгсөн байна. За тэгвэл бархыг орцсон байна. За тэгвэл эцэг шигдлээ ганхвах мэдэх нэг баяр цэнгэл. За хинрээ залгах гэж бодсон. За бодож байгаад би нэг хүнийг сонгочлоо л та. Насан буян дуу залгачтай юм байл. Яагаад тэгэхээр насан буян та чинь би чинь 2005 онд Оддын эрэлт гэдэг нэг тэмцээн болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр чи Оддын эрэлт 2005 онд болж ирсэн. Оюутан байхгүй юм шүү дээ. Нэг хоёр дугаар курс нү та. Тэгэхэд Оддын эрэлт хоёрт нь ороод тэгээд насан буянтаа бид нэр чи топ 4-т үлдчихсэн. Тухайн үед чи насан буян одоо мотивын гамба тэгээд Эрдэнэтр гэдэг нэг залуу бид дөр үлдчихсэн байхгүй юу. Тэгээ одоо хүртэл би насаадаа чинь бас найз нөхдийн хувьд ч гэсэн айгүй сайн найзууд. Тэгээ бас биеийн хорон бүтээлийг дэмжиж насаараа юу ярьж заадах чинь тэгээ залгаад байдаг. Тий. Одоо нөгөө филармоны дууч учраас филармоны нөгөө тоглолт гээд нилээ. Завн харин байх. Тий, манай өмнөх дугаард филармоны дууч орсон тий. Тий, Наранбаатар. Нагих. Тий, нагих. Окей. Яп. Тэгвэл насаараа залгаад өрхий цаадах чинь. Спектэрэн тавиад. Тий, шууд. Би тоо сонсоо. Гүр сонсноо. Сайн уу? За сайн уу юу вэ? За сайн сайхан юу байна хөө? Тайвандаа нэчмээ. За окей. Ажил найзандаа чигүүд бас тэгээд уран бүтээлээ бас хийгээл явчихлаа хөө. Ойр дуулцааг юм биш үү? Харин тий. Ханьдаа зүгөөрөө. Хоёлаа тэгэл завгүй дүрчээд. Харин тий. Гол нь одоо найз нэг шууд нэвтрүүлэлт орж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор SBN телевизийн дуртай өдөр гэдэг нэг гоё нэвтрүүлэгт найз нь бас ингээд зочноор өргөдөд орж ий.
Тэгээд бас гол нь энэ нэвтрүүлгийг Хэмэнаска. тэгээд гол нь энэ нэвтрүүлгийн бас нэг гоё хэсэг нь бас дараагийнхаа зочдын бас найз нөхдөд ч юм уу те бас урьж оролцуулдаг юм гоё бас хэсэг байгаа юм байна. Уламжлал тогтцоо. Тий, уламжлал тайм байна. Тэгээд хамгийн дөрөв найз нь чамайг санаа тэгээд найз нь залгаж जैन л да. Гантаа сэтгэлийн үзүүрт явдаг. Тий, тэгээд эх 7 хоног зав зайгаа харж байгаа миний шинэ нэвтрүүлэгт нэг орооч. Окей. За тэгээд л танаа. Вау, окей. Тий, айгуу гоё бас ингээд ер нь уран бүтээл яриад гоё сонирхолтой зүйлсийн тухай яриад айгуу гоё нэвтрүүлэг байна хөө. За тэгээд л танаа. Окей. За тэгээ хоёулаа дэ тухтаад жижигтэй тухтаа уул. Тэ сүүл үеийнхээ нөгөө нэг юм яриадхөө. Тэгээ окей. За тэгвэл найз нэг тухтаа залгая за. За тэгээ. За окей үзэгчтэй ийхүү. За дуртай өдрийн нэвтрүүлгийн маань хэлбэрийн маань дараагийн зочноор болно. Дуучин насан буян хүрэлцэн ирэх юм байна. За тэрийг яг одоо гантагаа маань сая ярьж байгаа ч болсон байна. Дараа тэгээ тухтай хувийнхаа юмнуудыг ярихгүй юу? Ойр дуулцаг одоо ярих юм шүү дээ. Тэгээ айгүй эртний найзууд бид хоёр чинь түрүү ярьсанчлан тий. Одоо ирэлтээс хойш бол тухай чи одоо ирэлж юу одоо тухайн залуучуудыг бол жинхэнэ байж дагуулж ирсэн. Гадар бадар явж тухай удаас хөрхөө одоо. Гадар гэдэг. Тэр гарж байгаа нэг сувгууд нь айгу цөөхөн сувг байсан тий. Үндэсний телевизээр явдаг байсан. Тий. Тэгсэн нэг контентууд нь айгу цөөхөн контент байдаг ус тий. Хийж байгаа контент айгу хүмүүс шимтэн үздэг байсан тий. Одоо ч нөгөө нэг яалчгүй ингээл захиур хагалсан зогсон юм хийхгүй бол угаасаа өрсөлдөгч нараа алан болцсон тий. Тэгэж одоо ч дандаа дэлхийн контентууд Монголд бас ингээд тий орж стандартын дагуу хийдэг. Тий одоо үгүй юм дээр бүгэл юм захиур хагалахгүй гантгой шиг л байхгүй урлагийн сургууль төгсөөс нэмээ байхгүй. За ийм байлаа тэгээд гантгойд одоо өнөөдөр амралтын өдрөг юу хийж өнгөрүүлэх чинь? Бас ямар ч өнөөдөр амралтын өдрөө танаа нэвтрүүлэгт ороод эхэлж байна. Хоёр чичтэй эхэлж байгаа шүү дээ. Ингээ гайхалтай байна. Тий. Ер нь бол яг бас одоо юу гэдэг нь эрүүл амьдралын хэв маяг гэдэгчлэн бас нөгөө фитнесээр ерөөхдөө бас жоохон тий цаг зав гаргахаараа бас хичээлхийг оролцдог. Тэгээд ер нь бол кино үзэх дуртай. Кино театрт. Тэгээ гоё кинонуудыг бас бацаануудаа ч юм уу найзуудтайгаа бас үзэх дуртай. Мөн хажуугаар нь бас одоо юу гэдэг ер нь бол тэгэл гонгнол явж байдаг шүү дээ ер нь. Тэгээ гонгнол. Ингээл дуу мо шин дуу мо юу вэ? За ямар л одоо гоё дуунууд хийвэл зүгээрээ тийм бас дэлхийн хөгжмийн одоо юу YouTube ухаа те ер нь сошиалар бас нэлээд судалгаа ер нь сошиалар их одоо чинь буцтайгаа ямар санд ээж сагдуулдаг шүү дээ. Уцаа майжгаа хойлооч гээл. Тэгээ маа дүүнэртэйгээ адилхан хажууд нэгдсэн сууж байгаа жишээ нэ. Тэгээ сүүлийн үед чинь гэх юм бол ер нь бол тэгэл завгүй байт юм дөө. Одоо тэгээ манай урлагийнхан ч бас завгүй байдаг, улирлан ч бас ирж байна тийм. Ер нь бол тэг 9 сар гаргаад ерөөхдөө 10 сар гэхээр чинь айгу хөдөлгөөнд ороод ялангуяа Монголд чинь одоо шинэ жил. Докторны үе. Докторын өдөр амралтын өдрийн хөтөлбөрөөр миний очих дуртай газар гэдэг нэг болон хэсэг гэдэг байхгүй. Тийм тэгээд гантгаас нэг зүйл асуумаар байна. За Улаанбаатар хотод хийж болох байц өөрөө ч очих дуртай хамгийн дуртай газар юу вэ? Ер нь амралтын өдөр ялангуяа бас үзэгчдэд бас нэг шин санаа өгвөл. За миний хувьд ямар ч газар байж шүлээ цагаа өнгөрүүлдэг газар чи юу байна? Би нөө юу амттай хоол айгу идэх дуртай. Тэгээ гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу нөө дүүнэртэйгээ бас нэг ямар нэгэн газар очиод гоё хоол идэнгээ гэр бүлийн цагийг айгу их одоо эрхэмлдэг гэх үү. Сүүлийн үед одоо бацаанаар чинь уцаа маажаад ер нь амьд харилцаа байхгүй телевиз үзэн. За тэгээд ер нь бол тэгэл баг сошиалоор юу яаж байгааг нь ч одоо баг хянах боломжгүй болсон. Тэр утгаараа бас ресторанд ингээ хооллож юм уу зүгээр нэг одоо ороод ч юм уу те гэр бүлэрээ хоол идээд хоорондоо нөө уц муц оролтонгууд нь бойл гээл. Тэгээд тиймэрхүү ойрд ер нь тиймэрхүү юм байгаа. Мөн бас аппетит ихтэй юм. Тий аппетит аюу тий. Хоолны аппетит Ийш яа юу гоё мэдчих гоё шүү дээ. Харин тий өөрөө чинь аягүй гоё яахгүй. Тэр чинь бас гэр бүлийг цуглуулдаг ганц зүйл нь ерөөсөө оройн хоолны ширээ. Гэхдээ чи юм бас ингээд нэг хоорондоо за юу болж байгаа нэгэд угаасаа ажлын нөхцлөөс болоод хоорондоо гэр бүлийнхэн цаг байхгүй гэдэг ч юм уу. Ер нь бол тийм амттай одоо юу гэдэг хоолны газар ч юм уу очиад ингээд хоол хайгуу дуртай гэх юм. Бас ер нь аль болох нэг салхинд гарчих юмсан. Тийм бас одоо чинь өвөл болж байгаа болохоор нэг санаа зовж байгаа зүйл нь утаа. Улаанбаатар болчдөг өвөл болохоор тэрэн дээр маш их санаа зовдөг. Бид нэр ч яг би бол ингээд аягүй сайн мэдрээд байдаг. Дүүнерээсээ асуухаар мэдэхгүй байхгүй. Яаж тэр багцуул чинь мэдэх юм бэ те. Ер нь л нэг иймэрхүү тийм одоо юу гэдэг те.
За маань дуртай өдрийг үзэгчдээ зориулаад залуучуудаа зориулаад нэг гоё эрэг гоё уриалахыг хүсэлж. Окей. Айгу энгийн л дээ юм альва зүйл чинь энгийн байх тусмаа агуу байдаг гэдэг. Манай ээж маань хэлдэг байсан юм. Зөв хүний үйлдэл нүднээс далдуур зөв байдаг гэдэг. Одоо хүртэл 0 хүртэл наалтастай биш үү? Тэр чинь ингээд нэг хараад өнгөрөх бас үг биш. Ингээ бодоод үзэхээр айгу гүн агуулгатай үг юм байна л да. Одоо ачир дээрээ те одоо юу гэдэг хүний нүдний өмнө ч юм уу те нэг одоо худлаа гоё цэцэрхэл ярьж байгаа юм шиг мөртлөө тэгэл нүднээс хаад нарахаараа дандаа буруу үйлдэл дүрэл үзүүлдэг ч юм уу те өөрийнх нь хэм маяг тийм буруу одоо тийм хүмүүст үнэхээр яснаасаа дургу. Яг л байгаар л байх хэрэгтэй байхгүй те. Камерын өмнө гарахаар нэг гантойгоо камернаас алдуу өөр гантойгоо байхыг угаасаа манай ээж аав юм анугаас хүмүүжүүлсэн хүмүүжил нийгмээс олж авсан боловсролоос авч ирсэн бас тийм хүмүүжил байдаг юм болов. Тэгээ ер нь зөв явбал зөв зам гэдэг дуу цаг хараг гэдсэн гэдэг шиг. Тэгээ ер нь зөв байгаасай залуусаа зүгээр нэг зөв гэдэг үгийг зүгээр нэг тий худлаа ингэж хэлэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө үйл хөдлөлөөр үзүүлээсэй гэж маш их хүсэж байна. Адаглал одоо юу гэдэг одоо их орондоо хайртай Чингисийн Монголд гээл цээжээ дэлдэл явж байдаг. Гэтэл татсан тамхиныхаа ишиг шууд ингээл хаях, нус цэрээ хаях, уусан умдааныхаа одоо цаавыг шууд цонхоороо гаргаж шидэд одоо хөдөө орнууд бүх аймгийн төв рүү ингээд зам дагуу явж байхад бол замын хоёр талаар бол нийл архины шил ундааны сав лвэн штэ яг өмнөдөө. Тэгээд их орондоо хайртай маг ингэж явж яснаа унсан ундааныхаа сонхороо шидэд юм гэдэг бол энэ бол үнэхээр юу их орондоо хайртай битгээд их орноо улсын хөгжлөгээл яриад л яг наадах чинь. Би бас наадар ч бас ингэж боддог байхгүй зүгээр. Улсын хөгжлөгээл амар том юм яриад те эсвэл зам тавиал Улаанбаатараа ингээл дээгүүр давхар замтай болоод метро байх те тэр ихтэй магадгүй нэг хөгжилтөө. Гэхдээ хүн бүх хүнийг нэгийг хүндэлдэг болчих юм бол тэр зүгээр бидний нөгөө нэг хэдэн жилийн дараа хүсэж байгаа хөгжил маань тэр байхгүй. Метроноос илүүгээр хүсэж байгаа хөгжил маань тэр юм болов уу гэж би боддог. Гантгоо намайг хүндэлдэг, би гантгоо хүндэлдэг. Намайг хүндэлдэг, би намайг хүндэлдэг байх юм бол хэдүүлээ гадуур гэрлэн тохион дээр түгжирхээ байч нэг хүндлээд Оёосоо наадах чи одоо чи нэг хүндлээ тамхиныхаа ишийг гадуур хаяхгүй хогоо хаяхгүй байх юм бол хатмаа цэвэрх ингээл хөгжил энэ чинь. Ерөөсөө юм яг ингинээс эхэлж байгаа шүү дээ. Амар том юм бодох ёсгүй. Би иймэрхүү байгаасаа гэж боддог. Тэгээ манай гантгоо ч гэсэн бас маш эерэг сэтгэлгээтэй тийм ээ нэмэг шимиг ярьдаг бас гайхалтай зочин байлаа. Өнөө өглөөг бас та бүхэнтэй гой өглөөг бас угтсан байх гэж бодож байна. Тэгээ гантгоодоо маш их баярлаа манай нэвтрүүлгийг нэвтрүүлгийг бас зорж ирсэн. Тэгээд бас цаашдын уран бүтээлд бас өндөрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд маш чадварлаг тэгээ урлагийн сургууль төгсөөг өрнө. Одоо ер нь урлагийг бол те урлагийг хийж байгаа штэ байна. Тэгээд амжилт хүсье. Тэгээд хамтдаа байсан бүх үзэгчдэд баярлалаа. Ингээд дуртай өдрийн хөтөлбөрийн за дараагийн хэсэгт уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Наран Фудс. Үзэгчдээ дуртай өдөр миний ач дуртай газраар үргэлжлэж байна. Тэгэхээр залуу бит хоёр өнөөдөр үзэгч та бүхэндээ нэг сонирхолтой газрыг танилцуулах гэж байна. Энэ бол Тулааны спортын нэгэн төрөл болсон Туйлзуур сэлэмний газар ирсэн байна. Тэглгүй ах уу тэгээд ерөөхдөө Туйлзуур сэлэмхээ зарим хүмүүс бол гадарлаж байгаа тий. За зарим нь одоо яг над чиг мэдгүй хүмүүс бас байж магадгүй. Тэгвэл Монголд Туйлзуур сэлэмний холбоо байгуулагдаад 2010 онд байгуулагдчихсан байна хамгийн анх. За тэрнээс хойш өдийг хүртэл үйл ажиллагаа ерөөхдөө явуулж байгаа. Тэгээд манай Flash клубын дасгалжуулагч залуу болсон чинь ерөнхий мэдээллийг бас өгөхөө та бүхэндээс бэлэн болсон байна. Амралтын өдөр юм. Амралтын өдөр юм. Амралтын өдөр юм. Амралтын өдрөө ерөнхийдөө спорт төр хичээлэл хөлсөө гаргаад байж чаддгүй тий. Тэгээ одоо манайх хамгийн сүүл байгуулагдсан шинэ клуб. Flash Fencing гэдэг клуб байгаа. Байгуулагдаад хэдэн жил? Байгуулагдаад 3-4 сар л болж байна. 4 сар. Төгсөө өөрөө болохоор дуэл клубын мэргэжлийн тамирчин гэсэн тийм дуэл клубын тамирчин. Чи хичээлээд хэдэн жил болж байна өөрөө? 5 жил хичээлж байна. 5 жил. Одоо Туйлзуур сэлмээр хичээлэхээр одоо биеийн ямар нэгэн хэсэгт булчин сайжрч гэдэг юм уу эсвэл анхаарал төвлөрч гэдэг юм уу? Юу давуу тал нь юу вэ? Одоо бокс тоглохоор одоо мөр гоё болно, анхаарал сайжрна гэлээд штэ. За спорт гэдэг утгаар ямарсан хувь үнийг бол хөгжүүлж өгнө. Тэгээд хоёрдугаарт тесрэлттэй, хурдтай. Тэгээд нүдний хараанд яг ийм одоо энэ
сэлэмний маск гэдэг юм байгаа шүү дээ. Ийм торон. Ийм юу н хараанд айгүй сайн гэдэг. Тэгээд анхаарал төвлөрлөн. Тийм тиймэрхүү давуу талууд байгаа. Яг хоёр өөрсдөө тулдаад үзвэл өөрсдөө багхан ч гэсэн мэдрэх. Тий, яг ингээд түрүүнд ингээд харахад л өөрөөдөө жоохон аюултай байж магадгүй ч юм шиг харагчлаа л да. Ингээд учир зүггүй төмөрөнийг ингээд хатгаал юм тий. Гэхдээ яг ингээд хийгээ үзвэл бас аюулгүй энэ хувцсыгаа талаар тайлбарлаад үзэгч тайлбарлал. Яг над чиг мэдгүй хүмүүс зөндөө байгаа ш анх удаа үзэж байгаа. Аха. Яг туйлзуур сэлэмний хувцсны хувьд бол яг юм иж бүрэн 3 цагаан хувцс байгаа. Аха. Нэг аваад тавьчих. Одоо би юу нөөрөө өмсөө зогссон байна. Тэгээд тэгсэн биш чи. Тэгээд энэ өмд тэгээд дотор нь энийг өмсөөд пластрон буюу цээжний хамгаалалт тэгээд жакет буюу энэ хамгийн дээдлийн хантаац. Эднэр одоо яг дотроо хамгаалтын одоо ямар нэгэн юмтай байгаа юу? Байхгүй яг ингээд эмэгтэй хамгаалтын нэг юутай. Энэ хувцас нь болохоор 350 ньютоныг даах чадвартай хувцас. Ер нь барагтаа урагдахгүй. Тийм хамгаалттай хувцас. Одоо тэгээд сэлмээрээ ямар ч байсан хатгуулсан ч гэсэн ямар нэгэн дотгошоогоо гэмтэл очих. Жохон өвдөлт бол мэдрэгдэн баг зэргийн. Яг өрсөлдөгч хүчтэй хадгахад бас тодорхой хэмжээний өвдөлт бол яг тухайд бол мэдрэгдэн. Монголчууд ер нь дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байна. Одоо Монгол хөгжөөд бол бас нэг төдийлөн удааг байна тий. Ер нь оролцож байгаа. Сая Жакартад болсон Азийн наадамд манай спортын мастер Гэрэлмаа хангарт клубын тэмцээний Гэрэлмаа хэсгийн шатанд чай инжаныг солонгосын тэмцээний чай инжаныг хожиж ямарлсан хэсгээсээ гарсан. Тийм амжилттай. Тийм амжилттай. Тэгээ энэ нөгөө хувцс маань эрэгтэй эмэгтэй хувцс нь гэж дотроо тустай байгаа тий. За энэ бол яг эрэгтэй хувцс нь уу? Эмэгтэй хувцс нь болохоор эрэгтэйгээс ялгаатай зөвхөн цээжний хамгаалалт л байгаа тий. Өөр ялгаа бас энгүүрээ жоохон тайлтай. Тий ерөөхдөө энэгээр жоохон чам тайлаад яг тайлж зориулсан бас тайл байгаа мэж юм. За хувцас өмсч үзээд тэгээд турш үзээ. Ерөөхдөө бол харагдах байдал нь жоохон аюултай харагдаж байгаа ч гэсэн хийгээ үзэхээ гоё авах гэж бодож байна. Окей. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Наран Фудс. За залууйтаар хувцас өмсөд үзчихлээ. Хувцас өмсөд үзчихлээ. Уг нь ингээ гоё аимстай ингээд юм жоохон энэ жоохон миний жоохон балаа талтай л. Гэхдээ яах вэ? Анх удаа үзэж байгаа юм чинь тий. За багшаараа одоо хоёулаа техникээ заалгая. Тий. Үндсэн зогсолт гэж нэг юм байгаа. Хоёр үлээ ингэж зогсож байгаа өрсөлдөгчийнхөө өдөөс харж зогсож байгаад хоёр үлээ 90 градусаар зогсож байгаад урагшаа хагас алхаад тэгээд доошоо суулаа. Хоёр өл дээр зэрэг урагшаага биш хойшоогоо биш яг болж байна. Артлын үлээ жоохон гадагшаа гэж. За. Тэгээ ерөөхдөө одоо яг хөлтийг энэ хэлбэрийг алдахгүй юм гэсэн үг. Тэгээ ер нь аль болох алдахгүй. Одоо миний артлын үл урагшаа харж би оноо тооцохдохгүй юу? Аггүй хамаагүй л. Яг үндсэн зогсолт яг элит спорт учраас яг энэ талаараа бас даваа талтай юм уу та. Ер нь аль болох цэмцгэр. Айлын талд оноо алдахгүй байх шалтгаан бол эсвэл сэлбэндээ оногдохгүй байх эсвэл энэ дээр оногдох юм байна тий. Нүгээрээ хамгаалах байхгүй. Одоо ингээд жишээ нь эндээс наашаа хатгалаа, өгөж холдуулаад өөрөө хатгалаа. Их зэрэг. За тэгээд одоо энэ доор байгаа зам одоо энэ шил тийшээ хязгаартай ч юм уу тийм байгаа. Энэ замын урт бол яг 14 м байгаа. Тийм стандартын дагуу. Тэгээд яг энэ эхлэх зурааснаас эхэлнэ. Тэгээд энэ хойдлын будагтай тал боогоц энээс хойш гарах юм бол өрсөлдөгчтэй автоматар нэг оноо шууд бэлэглэнэ. За. Одоо энэ будагтай талбайгаас хойшоо хоёр үлээр гарчвал одоо та гарчвал энд нэг оноо. Тийм журамтай. Яг тэгээд 5 оноогоор тулдна. Өшөө баримтлах дүрм журам байна уу? Санал. Маскын дотор ерөөсөө ярьж болохгүй. Тэгээд бүх юм шүүгчийн дохиогоор явагдана. Ангиард буюу их анхаар. Ангиард прэ але гэсэн юм Франц хэл дээр юм явагддаг. Тэгээд аалт гэсэн дохиогоор зогсно. Тийм. Энэ нөө нэг юу яад юм бэ үзэгчтэй. Нөө нэг төрөнднийхөө утас байгаа шүү дээ. Утасаа ингээд дотор ингээд холбоод энэ гарын дотор яваад ингээд миний хойшоо ингээд ийш нэг ингээд орчт юм байна. Тэгэнгүүтлээ би айлд ингээ хатгах юм бол шууд энэ автоматар энэ мэдрэгч нь мэдрээд миний тал дээр шууд оноо очихд юм байна. Ерөөсөө л ингээл тоглож юм байна тий. Тэгэхээр энэ шүүгч хажууд нь энэ юуг шүүх вэ? Одоо жишээ нь замын гадар ингэж хатгаж оноо авдаг ч юм уу? Эсвэл өөр дээр ингэж хатгадаг ч юм уу? За. Нөө нэг техник мэдрэхгүй тэр юмнуудыг харна гэсэн үг тий. За ойлгомжтой ингээд би анхны бас суралцагч энэ охин бас анхных нь намаа бас анхных нь тэгээд бит хоёр хоорондоо үзээ тэгээд арайчтэй. I just don't believe
I'm ready for today. This paranoid pain, it's coming back again. Oh, that picture, mama placed by the window. Oh, how I hate my face. And there's people all outside, behind the curtain, silver lines, with all their lies. They're all like mine, all like mine. But when the wind blows, I'll go, I'll go. За үзэгчдээ залуу дээр тултаа дуустаа хэд хажигдчих ба чамдаа. Би намайгсаа гурав очлаа. Би анх удаа тоглож байгаа ч гэсэн. За нэрээ анх удаа тоглож байгаа гэсэн намайг бол гурав очихлаа юм байна. Тэгээд үзэгчдээ юу юм бэ шүү? Харагч байгаа байдал жоох юм аюултай dangerous харагч байгаа ч гэсэн яг ингээд хамгаалтынхаа юмыг өмсөд тоглохоор өөсөө тийм аюултай юм байдаг юм байна. Тэгээд энэ дотор одоо ингээд энэ хувцсан тэгээд дээрээс нь каск одоо энийг өмсчихөөр маш халуун тэгээд хөлс их гард юм байна. Тэгээд энэ спортоор хичээлэх юм бол жингээ айгүй хайх юм шиг надад санагдлаа. Тэгээ кардио их хийж байгаа учраас. Ер нь яг туйлзар цэлмийн хүмүүст одоо өгж байгаа гол зүйл нь анхаарал төвлөрөлтэй дээрээс нь орон зай мэдрэмж. Орон зай мэдрэмж, анхаарал төвлөрөл. Тэгээд мэдээж хэрэг тэсвэр төвчээр. Яг үн тэсвэр төвчээрийн спорт юм байна. Энэ их халуунд ингээд тоглолтод өөрийгөө сөрөөд өгнө гэдэг бас төвчээрийн асуудал. Та хоёрыг бас дуртай өдрөөр сонирхолтой газар авч ирсэн чам маш их баярлалаа. Зүгээрээ. Маш их баярлалаа. Тэгээд энийг ер нь хоорхон ирнэ айгүй тийм сонирхолтой тийм спорт юм. Тэгээд энэгээр бас үзэж байгаа хүмүүс бас хичээлхийг үзвэл те. Эсвэл бас флеш клубыг бас орой 10 дугаар ороод байт юм байна. Тэгээд ийм л байна, гоё байна. За үнэхээр гоё юм байна. Тэгээд ялангуяа үзэгчид маань зурагтаа үзээ сууж байгаа бол яг өнөөдөр амралтын өдөр те. Туйлзар цэлмийн клубыг бас зориорой гэж хэлмээр байна. Хайг нь хандлаа. Яг 10 дугаар оролтын автобусны бодлын ертөнцийн зүгээр яг урд талд нь тэгээ та бүхэн флеш гээд юу л энэ сод гэдэг төв. Сод төвийн хоёр давхарт флеш принцип. Тэгээ спортыг эрхэмлдэг, хөдөлгөөнийг эрхэмлдэг, эрүүл мэндийг эрхэмлдэг, хүн бүхнийг урьж जैन. Тэгээ та бүхэн энийг өрөөс хичээлдээрээ ингээд дуртай өдөр хөтөлбөрөөр нь үргэлжилж байна. Ингээд дараагийн студид болзээ. За дуулзъя. Окей. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Наран Фудс. Дуртай өдөртөө хамтдаа байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бид дараагийн хэсэг шилжиж байна. За ингээд яг одоогийн дараагийн зочин маань бас маш гайхалтай, сонирхолтой бас зочин бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд манай зочин болохоор зочин маань Монголдо ерөнхийдөө бас номер 1 тусгай эффектийн нүүр хувиргагч Хос Эрдэнэ ирсэн байгаа. За амралтын өдрийн мэнд. Амралтын өдрийн мэндийг хүргэе. За амралтын өдрийг яаж өнгөрүүлж байна? Яаж өгтөв? Өнөө Халлоуины бодолтуудтай байна да. Халлоуины бодол. За Монгол бол ерөөхдөө өөрөө яг ингээл энэ төрлөөрөө те яг тусгай эффектээрээ ерөөхдөө өөрөө яг л голчилж хийж байгаа. Тэгээ өөрөө яг ингээд чамтай адилхан яг уран бүтээл төрөвж байгаа хүмүүс байна. Одоо яг уран бүтээл гэж ярьж байгаа шүү дээ. Мейкап энэ чинь те. Мейкап чинь дотор олон янз байгаа шүү дээ. Мейкап одоо хийдэг бүхэл хүмүүс Халлоуины бодолт юм л дээ. Яг нөгөө тусгай эффект гэдэг болохоор нөгөө SFX гээд нэмэлт одоо хүн дээр хамар ирүүм. Одоо аим шиг киноны дөрүүдийг баг. Энэ бол Холливуудын киноны тойролт гэсэн үг шүү дээ. Яг нөгөө антомоор нөрчлөн. Ерөнхийдөө одоо байхгүй юмыг бий болгох нөр бодсон үг тийм нөр бодгаар биш нөгөө яг нэмэлт маск ашиглана гэсэн. Үзэгчдээ бас нэг зүйлийг сануулж хэлэхэд тун утгагүй одоо Халлоуины баяр болох гэж байна эх 7 хоногт. Тийм учраас бид студидтэй бас нөр хувиргагч урьж авчирсан байгаа. Тэгээ үзэгч та бүхэн тун утгагүй бас гайхалтай Халлоуины бас нөр бодолтыг хийж үзүүлэх болно. За манай хасаа одоо жишээлбэл энэ мэрэгчлэр одоо яг ийм уран бүтээлч болохын тулд хичнээн цаг хугацааг зарцуулж ийм уран бүтээлч болсон. Хаана мэрэгчлээ эзэмшвэ? Энэ бол яг одоо яг ийм side effect makeup сонирхоод 2014 оноос хойш одоо ингээд 4 жил гарна тийм. Сураал явж байна. Анх нөгөө яг би яг энэчнээ шууд ингээд маск сурдаг байхгүй нөгөө эхлээд нөгөө шарх сориудаа эхлээд хүн бод сурах хэрэгтэй нөгөө эмэгтэй хүнийг анатомик бити буюу нөгөө голын бодолтой маш сайн сурах хэрэгтэй. Гэрээс өдөрдөө маш сайн. Тэрнээсээ цаашаа нэг хөгжөөд одоо юу гэдэг театрын бодолтууд тайзны бодолтууд сурах хэрэгтэй байхгүй. Тэгээд кинороо одоо орно. Кинод дэч нөгөө нэг
special FX makeup байна. Шарх сариуд их хийдэг байхгүй ингээд мөхөлнө зодооны гимтэл бэртлүүд шүд амны өнгө бууралт муур үс гизгний одоо халдсан болох хүстэй байх сахал самбаа хийх гээд амар олон юм байгаа. Тэгээд тэднийг ерөнхийдөө эзэмшиж хагаад сүултээ одоо хүнээс хөөрөө яхаа. Ерөнхийдөө юу дээшлээд ирэхээр ингээд хүнээсээ хийв аваад одоо ингээд яг FX үеийн тусгай эффект маск хийж эхэлдэг. Мейкап дизайнеруудыг ингээд харж агаад эмэгтэй хүмүүсээс илүү эрэгтэй хүмүүс ус айгүй олон мейкап дизайнер хийдэг хүмүүс байт юм шиг. Одоо яг ингээд гадныхан ч юм уу кино үзэж аваад тэрний арт ажиллаж байгаа хүмүүс тэгээд тэр клип дуучдын арт ажиллаж байгаа мейкап дизайнер ер нь л ихэвчлэн эрэгтэй хүмүүс байгаа. Би одоо тий бас зөндөө барууныхыг харж ин л та ингээд таньдаг янз янз одоо яг багш нар ч бол тэд чинь штэ баг ингээд тэгэхээр ингээд нөгөө эмэгтэй артистууд болохоор зөндөө байгаа л да. Лаг хүмүүс байгаа. Тэд нар болохоор ерөнхийдөө им BT-гээ дагна авчт энэ бол гооцлын бодолтой дагнаж явах сонирхолтой. Гэхдээ FX сонирхдаг хүмүүс байгаа л да. Тэгээд эрэгтэйчүүд нь илүү нөгөө хүндрээ явчихдаг байхгүй. FX яг ур чадвар шаардсан мейкап чинь ерөнхийдөө гарын дүүттэй бол илүү сайн. Тийм баг те зурдаг зураач мураач хүмүүс бол илүү сайн. Яг тэр нөгөө янз янз мангас зангас хийн нөгөө янз янз хамар амрыг бодтой хийхэд бол баримл барьдаг учраас яг гарын урд мэдрэмж илээд байх те. За тэгэхээр үзэгчтэй дуртай өдөртөө хамтаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр тусгай эффектив нүүр хувиргагч хасаа маань Halloween-аар бас сонирхолтой бодолтын санааг та бүхэнд өгөх гээд бас модель охиноо дагалаад ирсэн байгаа тийм ээ. Тийм модель охиноо студиорээ. Тэгээд өнөөдөр одоо яг модель охин дээр мейкап хийхдээ энэ жил одоо жишээлбэл тренд болж байгаа нүур бодолтыг хийх гэж байна уу эсвэл ерөнхийдөө нэг иймэрхүү юм байж болдсон шүү гэсэн санааг өргөх гэж байна уу? Өнөөдөр болохоор ингэн бэлэн ашиглана да. Бэлэн одоо жишээл би бол ерөнхийдөө модель дээр болохоор нүд амар чухал байхгүй нүд. Яг ингээ өөрийнх нь нүдээр яваад тахаар ингээд ерөөс хувирдггүй байхгүй нүд нь харагдаад байгаа хүний нүд. Тэр яг ерөнхийдөө эффектний контакт линзүүд ашиглах хэрэгтэй заавал тийм косплей гэж яадаг юм хоригдлын линзүүд зүтсэн байгаа. Тэгээд яг нэмэлтээр нөгөө ийм ивэр наан хурдан хийхэд бол тэгээд чих болгох гэж байна. Чих байна. Өрөөс нь надаа байна. Энэ болохоор юм яг ерөнхийдөө ийм содон чих тийм эльф чих ингэж наахаар их бас хөөрхөн харагдтыг. Тийм бах те. Модель маань их хөөрхөн охин байна. Алло энэ юугаа чихээ өгчтэй энэ чих надаа айгу таалагдах юм. Энэ чихийг гадуур ийм чих зард юм уу? Яг мэрсэр байдیں۔ Тэгээд ингээд өөрөө л хийн л те. Өөрөө л. Одоо тэгээд энэ нэг контакт линз минз гэж штэ. Эднийг одоо шийдвэл хаалаа дрэсээ их чаа залуучууд маань хаас олж авах боломжтой бай. Линз бол Монгол зөнд байгаа. Одоо яг линз зардаг газар дээр л байгаа шин. Гранд Плаза манай төмөр өмөр дээр юм тийм хаас аягүй байгаа. Тэгээд яг нэг сарын хугацаатай ашиглаад хаях гэх юм одоо тийм. Нэг өдрийнх бас үт юм л шүү дээ. Нэг өдрийнх гэж баг. Нэг сар нэг удаагийнх гэсэн үг л дээ. Нэг удаагийнх. Тэгвэл нэг сар л хамгийн лимит нь тийм. 3 удаа зүддэг гэдэг шүү дээ. Нэг удаагийнх юм. Тэр хүн яг олон зарлагдсан байх нь шүү дээ. За тэгээд жоох юм хувирж байгаа учраас тийм мэдээ цонхор тоон 50 тэгээ ингээд юм хурц бодолт жоохон цус мастаа тиймэрхүү л. Тэгээд нэг тусгай яг юмудаараа нааж барина. Хасаа кино дэлгэцэн уран бүтээл дээр хэр ажиллаж байна? Манай монголчууд ер нь яг ур чадварыг чинь тултал гаргасан кинонуудыг хийж байна. Сая манайхан яг төрх шоу маань ингээд наадмаар дуусчих واخхой. 3 дахь сизон дуусаад тэгээ араас нь нэг захиалга тавьсан. Тэр ихэд яг тусгай эффектийг ашигласан гэдэг байхгүй. Ямар чадвар л байна вэ? Энэ бол драма. Драма. Кино. Зохиол нь тэн дээр болохоор яг ингээд юм хүнийг одоо тийм бүр ингээд ясан идрэг болгох тийм. Ямар ч ингээд FX makeup ашигласан нэг байна. Ингээд он гараад нээлттэй. Би яг нөгөө дэлгэцэн яг уран бүтээл хэмжээ кинонд л яг 10 гаруй кинонд ажилласан яг. Тэндээс дурдсан бол за юу вэ да? Хатхан төлцсөн эрдэнэ байна. Онцлогтой гişнэ. Шуугаан таригч байна. Тэгээ нөө ороолон. Тэгэл одоо өртөө өдргээл. Тэгээд нөгөө бумеранг. Аимшиг кинонууд хавцал өдргээд юм даа масктай кино. Аимшиг кинонууд дээр л яг өөрийн чинь мэрэгжлийн жинхэнэ ур чадвар гарна шүү дээ. Яг аимшиг гэхээс илүү нөгөө жоохон нөр хөргөлж шаардсан. Кино.
бас ингээ юм хингээ бас яриа явна гэдэг бас ер нь бол чадвар шүү дээ. Эмэгтэй хүмүүс бол хамаагүй хоол ингээ уцаар яриагаа хажууд юм гэрчээл юу ч хийдээ нэг зэрэг явдаг. Эрэгтэй хүмүүс бол яг нэг юмд төвлөрөх юм бол бас нэг юмд л анхаарлаа хандуулдаг гэж. Манай артистууд их хөвчлэн яг эрэгтэй гэдэг юм биш чадварлууд нь. Тусгай эффектийн нүүр хуургалтыг одоо яг үзэгчдэд зориулаад бас яг онцлогуудыг хэлээч. Одоо жишээ нь зүгээр мейкапаас юугаараа ялгаатай гэдэг нүүр хуургалтаас. Нэгдүгээр амьд хүнээс хэв аавна. Жишээлбэл та одоо ингээд жүжигчин байл гэж бодъё. За ингээд за эмигэн болъё гэж бодъё те. Эмигэн. Нэг эмигэн одоо 80-тай өгөхшин бол гэж бодоход яг нь өөрөө чинь хэвээ чи аваад ингээд тавиад тэн дээр 80 настай хүний одоо өөрөө чи арьсыг чи одоо харж байгаад фактураар нь заавал эмгэн фактураар нь тий одоо ингээд загвар гаргах нь шүү дээ эсхийц нь. Их загварыг чи гаргана баримтлын те. Тэрнээс одоо яг дахиж химийн аваад ингээд маш олон тийм шаталтай процесс юм явагдана. Зорилтын цав эдрийг нэг хаанаас очиж авбал юм зарж байгаа гэдэг. Монголд одоо ингээд Caroline гэдэг байгаа. Тэр дэлгэр болохоор бас юмд байгаа. Тэг яг бүгд бол байхгүй. Ер нь өөр газар нэг баг ховордоо. Тэр өөрөө л явахтай аваад эсвэл захиж авна. Хвшлийн дандаа Америкийн бүтээгдэхүүнүүд гэсэн. Хосоо яг энэ мэргэжлээ хаана эзэмшсэн мөлий? Би анх нөгөө яг жижиг тусгай эффектийн жижиг юм шах сорины курс төгсөөд яг FX-ийн бүрэн хэв авдаг гэж сууд Гонконг төгссөн. Нэг сарын курс. Данаа тийм төрүүлсэн өгдөг байхгүй. Их сургууль шиг тийм олон жилээ сурахгүй. Америкт болохоор яг cinema makeup school гэж байгаа. Яг зориултын сургууль нь. Тэр авсар өндөр 120 эдэн сая болно баг. 130 50 сая баг. Тэгээд амьдж мэдрахтайгаа. Тэд яг нь бүх одоо үс үзэн одоо бүх одоо бодиар, жирийн бодолтууд за тэгээ одоо нэг хив авал шарх сорин бүгд ингээд их удаан үздэг. Эхлээд нүүр мейкапа хийхгүйгээр эхлээд бол иврээ наачаа дараа нь бол хийчих болд юм тийм. Эхлээд бид нар яг кремээр тавьчихаар ингээд дараа нь эдэр наалтахгүй гэсэн. Арьс нь оргиороо байж бид нар хэлж. За энэ яг ингээд наачиж тийм. Энэ цаван хэр удаж салах уу ер нь өөрөө? Татчихж сална. Өөрөө унахгүй. Татхад өвдөхгүй юу те? Үгүй. Маш хараа. Гэтэ яг зориулт юмгүй зориултын хагаа л та те. Наалдах үедээ наалдаа салах үедээ салждаг. Энийг л яг зориултах гэдэг байгаа тийм үү? Тэгээ салгах чиж байгаа бас. За Бяцхан Малфисент болох юм шүү. За бараг еврей нь ургаж байгаа л бараг тийм. Тийм байна тий. Центр хөлн. За энийг ерөөдөө ингээд одоо үнцэн юм наацсан. Одоо бид нар тоон тавь тий. Суурэ тавь. Ерөөдөө юм цагаан цонхор тийм зэвхий царайтай. Зэвхий царайтай. Тэгээд нүд нь юм хурц тийм л. Манай осоодроо яг залуучууд өөрсдөө холбогдоод би нэг Halloween makeup хийх гэсэн гэвэл юу боломж байдаг юм болов уу? Залуучуудаа тий яг одоо хувь хүмүүс одоо жишээ нь Halloween-д баярлах гад явж байгаа хүмүүстэй зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Яг өөрсдөө фейсээр холбогдоод зургуудаа үзүүлээд тэгээд ийм бодолт хэл гэсэн маа гэл тийм. Одоо тэр юу яг түншгийн нүүр болтыг хийхдээ ч гэсэн яг бүгдэн дээр маск хэрэглэсэн баг тий. Манай шоун дээр болохоор яг нөгөө 8 оролцогч байгаа шүү дээ. 8 үлэн дээр нь одоо маск гаргах боломжгүй байхгүй. Ийгүүдээ нэг дугаар дээр 4 тал нь масктай, тал нь яг өөр гэсэн үг байхгүй. Яг өөрөөр ингэж бодолт хийгээд бас тийм хурих боломжтой хүмүүс байдаг. Тийм дөрүүд. Тэгэхээр сонгосон дөрөөсөө бас шалтгаалж байгаа тий. Цуун таарах юм бол мэдээж боломжтойнуудын тийм гэсэн үг тий. Тийм. Тэгээ ингээд нэг дугаар дээр энэ 4-5 ийм масктай явдаг байхгүй. Бусд маскгүй. Бодолтаар гэсэн үг. Тэгээ нөгөө ProLab-гийн Оросын хамгийн алдтай тийм FX лабораторийн 3 залуу 1 2 3 манай 3 4 хүн байдаг байхгүй. Багаар ажилладаг. Тэр одоо FX-ийг маскн дээр ингээд төлхөө ажилладаг. Би хамтарч ажилладаг. Одоо эргчлэлийнх бид нар болохоор нэлээд энэ бүх хүмүүс маань хэмжлэн бүгдээрээ л яг төгс суйргалтай байна. Нэлээд сайжрах байна. Бүгдэн дээр нь баг маск хэрэглэдэг.
энэ зүгээр ингэж хүн бодох гэрэл камер гэрэл үн дээр ингэж илүү хамар ирээд байгаад шал тэнгэр явсан ялгаад хөрвөлтөн дээр фото зураг бол яг анзаардахгүй шүү дээ. Тийм тийм. Ер нь ямар царайны одоо юу гэдэг ясны бүтцтэй хүн бодоход хамгийн тохиромжтой байдаг өөрт чинь? Амархан тийм байхгүй юу? Ялгаг. Одоо жишээлх юм бол мейкап артистууд бол яг иймэрхүү төрхтэй модельууд сонгохоор будалтууд аягүй гоё гардыг ч гэдэг юм уу тиймэрхүү юм байдаг шүү дээ. Чиний мэдээж тэгэл Аз хүмүүс ч угаасаа жоох юм хавтгаа шүү дээ. Бид нэр ч хавтгаа. Хамар мамар. Европч ч угаасаа ингэж хавчаа гэж ийм урагшаа юм хүмүүс. Бид чинь жоохон баг жоохон тавихад л ингэж гоё хүн хийгээд ингэж байгаа гоё яригддаг. Тэгээ бид нар бид нар жоохон тод тавьсан гүнзгий. Сүүдрэх тавих хэрэгтэй. Мэдээж энэ дээр одоо мэдээж гоё юм яг шанаа манаатай нэг юм гоё хайгаагүй амартай тэр нь гоё болно л доо. Тэрнээс яг ийм байх ёстой гэсэн байхгүй. За будалт маань дуусчлаа. Өстой аимшигтай болж. За яг одоо телевиз үзэж байгаа хүмүүс ахын бол Halloween-ийнхаа мейкапыг хийх гэж байгаа юм бол иймэрхүү мейкап хийх юм бол та нар яг жинхэнэ одоо Halloween-ы dress code-ыг хийж гэн dress code одоо мейкапыг хийж гэн гэсэн үг гэдгийг манай хосоо маань сая та бүхэнд үзүүлсэн байлаа. Манай хосоогийн бас өөрчлөлт бас манай үзэгчд маань бас таалагдсан байх гэж бодож байна тийм ээ. За бас гайхалтай байлаа үзэгчтэй. Тэгээд та бүхэн бас гайхалтай гэдгийг бас харсан баг хүлээн зөвшөөрч байгаа байх гэж бодож байна. Тэгээд удахгүй Halloween-ы баяр болох гэж байна. Тэгээд Halloween-ийнхаа баярт бэлж байгаа залуучууд маань үзэгчд маань бас бяцхан санааг бас энэчээс бас авсан байхаа гэж бодож байна. Тэгээд манай хосоотой бас холбогдоо тийм ээ. Үнэхээр яг Halloween-ы dress code хийхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол бас бодолтыг хийж болно тийм ээ. За тэгэхээр дуртай өдөрт маань ирсэн хосоодоо маш их баярлалаа. Тэм модель охиндоо баярлалаа. За баярлалаа. Дараа амжилт хүсье. Цаашдаа маш олон ийм гой дөрүүдийг бас Монголын телевизтэй одоо entertainment бүх салбарт гоёос хүргэн авах гэдэг сэтгэлтэй байна. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ингээд дуртай өдрөө хөтөлбөр маань инх үргэлжилж байна. Ингээд дараагийн шийдвэрт уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Наран Фудс. Цаг 30 минутын туршид дуртай өдөртэй золоо бид хоёртай амралтын өдөртэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ амралтын өдөр нь аз жаргалтай сайн сайхан бүхнээ дүүрэн тийм ээ. Гэртээ сайхан налайсан ямар нэг юм баригдаагүй тийм ээ чөлөөтэй бүх юм нь гоё эрэг байгаасаа амралтын өдрөө гоё өнгөрүүлээд бас эрхлааныхаа өдрүүдийг бас гоё ухтан эрчвчээр дүүрэн ухтан авах гэж бодож байна. Гэрэл гэгээтэй бүхэн үзэгч та бүхэн рүү чилэг болтгоо ингээд эх 7 хоногийн шинэхэн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.